За бүгдээрээ сайн байцгаана уу? Та бүхэн тэгээ одоо шинэ бичлэгээр уулзж байна. Одоо тэгээд маань шүтээсийн одоо та бүхэндээ одоо шүтээсийн одоо манай эдийн засгийн онолын үндсэн гэдэг хичээлийг заадаг багш Бямсуран багш маань оролцож байна. Та тэгээд өөрийнхөө компани талаар тий одоо товчхонд танилцуулаад өөрийгөө. За энэ өмнө бичлэг үзэж байгаа бүх залуустаа тийм ээ энэ өдөр өчийн өглөөний бас мэндийг хүргэе. Намайг Бямсуран гэдэг. За сая төвшин бэлгийн намайг танилцуулчих шиг боллоо тийм ээ. Монгол Улсын шинжилгээ ухааны технологийн их сургуулийн менежментийн сургуульд багшилдаг. За тэгээ бас хажуугаар нь бас өөрийнхөө хоббиг бизнес болгоод гэх юм уу тийм ээ. Бас нэг компаниг удирдаад явдаг тийм хүн байгаа. За яг ерөнхийдөө бол зарим хүмүүс бол нөгөө B Pro DIY гэдэг сошиал сувгийн админ гэдгээр нь бас нэлээд мэддэг. За тийм хүн байна. Тэгээд асуух зүйл байвал асуугаад тийм ээ. Та эдийг аль болох уйдахгүй талаас нь бид нэр ярилцаа явчих баха. За түрүүн сая хэлсэндээ багш хоёлаа эхлээд таны оюутан бах үеийн талаар ярилцаад тэгээд Toyota-г энэ мэдээж миний хамгийн одоо мэдхийг хүсэж байгааг бол Toyota компани. Тэгээд эдийн засгийн бизнесийн талаар ярилцсан. За одоо эхлээд бүр он цагийн дараалал ухраад бүр таныг оюутан бах үед та Японд төгссөн гэсэн тий. Тэгээд одоо ингээд профессор тий. Тэгэхээр боловсролын талаар эхлээд сууя гэж бодож байна л да. Та яг оюутан бах үедээ Японд яг ямар хувь тий. Одоо ингээд ер нь яаж одоо Японы их сургууль үйл ажиллагаагаа явуулдаг юм бол. За ер нь яагаад анх Японд явах сэтэл төрсөн талаас та бас ярилцсан тийм. Тэгэхээр хүүхэд байхдаа тийм ээ хүүхэд байхдаа бол янз янзын мөрөөдөлтэй байсан. За яг миний хувьд бол 1996 он ч их санагдаж байна. Японд дурлах нас гэдэг Love Generation гэдэг яг Японоор Love Generation гэдэг нэг юм драма тийм ээ олон ангитай кино Монголд гарсан. Тэгээ бас Японд хит болж исэн кино Монголд бас хит болоод тэгээд тэрэн дээр бол яг зөвхөн хоёр хосын хайрал гараад байгаа юм л та. Гэхдээ тэр орчин ч юм уу тийм ээ унж идэлж байгаа зүйлүүд нь бол миний сэтгэлд айгүй их гүн одоо дурсамж болж үлдсэн байхгүй. Тэрний нэг анги дээр нь байдаг санагдаж байна. Toyota-гийн Mark 2 гэдэг тийм JZX эрг цувралын Mark 2 л доо. Тэрийг ингээд нөгөө замын хажуур унгаачдаг баг. Тэгэхэд би айгүй харамсаж ирсэн. Ийм гоё машиныг унгаачдаг. Эзэн нэгэн цагтын машинтай болох юмсан эсвэл эзэн нэгэн цагтын ус авчих юмсан гэдэг мөрөөдөлтөд хөтлөгдөөл тэгэл ерөнхийдөө Японд суралцах боломж гараад гэх юм уу та тийм ээ. Тэгээ явсан юм бид. За тэгээд оюутан ахуй цагтаа бол мэдээж урд нь бас шүтээсийн тэр үед Гтемс гэж байсан. Тэгээд Гтемст бас сурж ирсэн. Тэгэхээр бас Монголд бас оюутан бах ямар байдаг. Японд очиод бас ямар намайг соёл гэх юм уу та тийм ээ. Ямар зүйл хүлээж ирсэн гэх юм. Мэдээ харьцуулаад тэрийг ярих юм бол дуусшгүй юм болно. Мэдээж үл яг Японы их сургуулийн 4 жил гэдэг бол их амьдралын өмнөх 4 жил буюу их завсарлагын 4 жил гэж яригддаг учраас яг манай боловсролын тогтолцоогод бол төдийлөн тийм амар хичээлээр бөмбөгдөөд ч юм уу тийм ээ би даалтаар дараад ч юм уу тиймэрхүү юм бол харьцангуй бага байсан шиг санагддаг шүү. Би огш нэг Харвардын оюутнууд яаж суралцдаг вэ гэдэг нэг ном уншсан баггүй. Тэн дээр ерөнхийдөө бол Харвардын оюутнууд ерөнхийдөө ингээд өөрсдөө одоо бус хүмүүс ч юм уу одоо ингээд явдаг номын сан гэж одоо өөрсдөө хочилт юм байлээ. Тэгээ яг тэр номон дээр болохоор ингээд одоо зүүнтнүүд те одоо Япон, Солонгос, Хятад орнууд одоо тэр Харвард яажууд юунд ч хүрэхгүй гэж бас өөрсдөө ярьд юм байлээ. Тэгэхээр бас Японы тэр know how Японы их сургуулийн үйл ажиллагаа та жоохон дэлгэрүүлээд жоохон яриул те. Яг хоо ерөнхийдөө сургууль өөр юм гэсэн онцлогтой шүү дээ. Чи сая Харвардыг жишээ авлаа тийм ээ. За манай урд төвшөд Цинхуа гэдэг нэг сургууль байгаа тийм ээ. Цинхуа гэдэг ингүүт чинь хүн сурж байгаа мэргэжлийнхаа хажуугаар нэг урлагийн ч юм уу тийм нэг спортын нэг авиастай юм чадвартай болоод төгсгөх ч юм уу. Тиймэрхүү юмнууд байгаа. Тэгээ Японы их сургуулиудын гол онцлог юу байдаг вэ гэх юм бол Япончууд өөрсдөө нөгөө сүргийн амтан гэх юм уу да. Баг дотор яаж уусах эсвэл өөрөө яаж баг бүрдүүлэх гэдэг тэр тал дээр илүү их анхаарч сургалтынхны хөтөлбөрүүд ч гэсэн тэгж явдаг тийм ээ. Тэгэхээр өөрөөр хэлбэл ямар ч салбарт хүн ер нь ганцаараа амжилт олно гэж бол ер нь хэцүү л дээ. Тэрний ард амжилт гаргаад хэдийгээр одоо тайзны өмнө гарч ирж байгаа хүн байлаа цааталт нь хүчрэх баг хамт олон түүнийг дэмжиж идэг тийм юм байдаг. Тэгэхээр Японы одоо боловсролын тогтолцоог илүү дэлгэрүүлж яриач гэх юм бол ерөөсөө л орсон цагаас тийм ээ бүр анх одоо юу гэдэг тийм ээ ерөнхий боловсролын одоо бага ангид орсон цагаас л яаж багийн тоглолттой байх тийм ээ. За их сургуульд ороод чиглэсэн ямар нэгэн байгууллагт ороод тухайн байгууллагт яаж багаараа уусах тийм ээ. Тэр тал дээр илүү их чиглэсэн одоо юу гэх юм академик бус боловсролын хүрээнд бол тэрэн дээр илүү анхаарна тийм ээ. За мэдээж бол академик
төвшөндөө бол бид нар 4 аргын тоо үздэг байсан бол тэр 8 арга ч юм уу тий. Тэр юмнууд бол нэг амар дэлхийн Япон байна уу Монгол байна уу нэг хайхтар зүрхгүй байх. Гэхдээ бол яг одоо юу гэх юм хичээлээс гадуурх гэж ярьдаг. Одоо миний хамгийн их өөрчлөлийг хүсдэг зүйл ер нь тийм л дээ. Бид нэр ингээд амар хатуу мэрэгжилтэн бэлтэх гээд байдаг байхгүй юу? Одоо чамаг жишээлбэл уул уурхаан одоо нэг ашиглалтын инженер гээл дээ. Инженер бол ийм бах хэвээр гээл ч юм уу. Гэтэл чи инженер байлаа гэхэд чиний доор юм уу чи хүний удирдлаганд орж ажиллах байхгүй юу? Тэгэхээр тэр яг чиний олж авсан мэрэгжил тэгэж гоё уусгүй ч юм уу тий. Эсвэл чи хувь хүнийхээ хувьд тэр баг дотор орж бүрдэж чадахгүй ч юм уу. Тиймэрхүү боловсрал нь жаахан манад бол хаягдчаад идэг яг нууцгүй ихэд бол. Тэгэхээр миний хувьд бол яг хөө мэдээж их сургууль сурж байхдаа маш олон зүйлийг мэдээж авсан сурж авсан тийм ээ. Гэхдээ миний гол олж авсан зүйл бол ерөнхийдөө бол хүн хүнийхээ дунд байх хэрэгтэй юм байна. Хүн хүнтэйгээ хамтарч ажиллах хэрэгтэй юм байна гэдэг. Тэр одоо гүн философи юм да тий. Тэр зүйлийг л хамгийн их мэдэрч сурч авсан гэсэн үг. За багаар ажиллах гэхээр одоо бас одоо ингээд Toyota Management гэдэг Toyota-гийн энэ ном байгаа. Тэгээд энийг бас айгүй гоё ном байлээ. Одоо энэ дэр Toyota-гийн философи те. Одоо чинь Kaizen гэдэг үг Японы дээр байт юм байл шүү дээ. Тэр үг айгүй энэ ном дээр айгүй хэрэглэж илээ. Одоо чинь continuous improving гэсэн үг те. Тасралтгүй өөрчлөлт, тасралтгүй сайжруулалт гэж хэлээд байгаа юм. Яг хуу Toyota компани маань бол бас өөрийн гэсэн их өрмөц түүхтэй байхгүй. Яг хуу заавал Toyota гэхгүй Японы автомашин үйлдвэрлэгч гэдэг нь тоолоо 10 хүрдэггүй. Ер нь бол тийм ээ бид нэрээ мэдж байгаа Toyota, Nissan, заавал Mitsubishi, Honda тий Subaru ч юм уу тий. За ингээ хоёлоо тоолоход бараг 5 дээр гацчих шүү дээ тий. Тэр утгаараа бол ерөнхийдөө яг өөрөө гэсэн өнгө айс өөрөө гэсэн одоо үзэл баримтлал нөгөө философи гэж хэлээд байгаа тийм ээ. Тиймэрхүү зүйлүүд нь байдаг. Яг Kaizen гэж бас байна. Ер нь бол өөрөө сая хэлсэн тийм ээ. Continuous improvement буюу тасралтгүй сайжруулалт гэдэг тийм ээ. Энэ өөрөө энгийн буюу тийм ээ. Ер нь тийм штэ гэж бодвол тийм л зүйл байхгүй. Яагаад гэх юм бол яг үйлдвэрийн плант буюу одоо машин угсралт байна уу, сэлбэг үйлдвэрлэлт байна уу тийм ээ. Тэр зүйл дээр ямар алдаа гарч ийн тэрийг тэндэн засаа шийдвэрлэе явъя гэдэг л тийм концепц байгаа даа байхгүй. Тэгэхээр ер нь бол тийм штэ л гэж бодвол тийм. Гэхдээ тэрийг ингээд яаж хооронд нь уялдуулаад тайлбарлах тийм ээ. Яг хуу Kaizen дээрээс TPS гэдээ бас байна тийм Toyota Production System гэдэг. За тэгээд тэрэн дотроо нөгөө JIT ч буюу Just in Time ч юм уу тийм ээ. Өөрөө гэсэн юм гой одоо agile гэдэг өөрөө гэсэн онолтой өөрөө гэсэн тийм шийдэлтэй юмнууд байгаа гэсэн. Яг Kaizen-ийн хувьд ч гэсэн тийм ерөнхийдөө 5 билүү 6 юм үндсэн суурь ойлголтын дээр л тасралтгүй сайжруулах явна л гэдэг тэр утгасаа навчиж байгаа гэсэн. Тийм. Эндээс танаас жоохон дэлгэрүүлээд асуухаар та нөөний Toyota компанид ажиллаж байсан гэсэн тий. Тий. Тэгэд энэ ном дээр болохоор би нэрийг мартчихжээ. Ямар захирал нэлээ. Энэ компанид яг 40 жил ажиллаад бүр ерөнхийлөгчийн суудлын дээр очсон гэж аахгүй нэг хүн. За. Бүр 60 хэд настайтай. Би нэрийг мартчихжээ. Окада юм болоо да. За. 3 дахь хүн баха. 3 дахь хүн. Эхний хоёр нь болохоор нөө нэг үеийнх хүмүүс шүү дээ. Тэгээд 3 дахь хүн тэр тэгэхээр ерөнхийдөө бол энэ компани бол ерөнхийдөө хэнийг ч ажлаас халж малтгүй. Тэгээ хүмүүс нь ч өөрөөсөө тэр компаниасаа гарах дурггүй ч юм уу те. Компанид аягүй ажилдаа аягүй хайртай. Тэгээд энийг аягүй одоо сонирхолтой байна л да. Одоо чинь Монголд бол ингээд жишээ нь те зарим нэг одоо манай хамаатны ах ихнэр ингээл те. Ингээл ажил хооронд ингээд солиол яваад байдаг байхгүй юу. Тэгэхээр одоо 40 жил ажиллачаад бүр том албанчлалд очих нэхэр бас юу байхгүй те. Яг энэ дээр нөгөө ерөнхийдөө бол нөгөө мерит зарчим гэж яриад байгаа юм тийм ээ. Ингээд доороосоо тийм ээ ингээд бүр дээшээ хүртэл бүх зүйлийг үз туулсан байх ёстой буюу тухайн зүйлүүдийг одоо үз туулах гэх юм л туршлага судлах гэдэг. Toyota компанид сая чи хэллээ. Би бол анх цагийн ажилтнаас хэлж ирсэн. Тэгээд цагийн ажилтнаас ингээд дэвшээд яг хамгийн сүүлд бол Монгол хэл дээр бол мастер гэж одоо маэстро гэдэг юм л та. Тийм. Мастер гэдэг маань юу вэ гэдэг юм бол тухайн нэг загварын юм уу тий тухайн нэг салбарын одоо яг хамгийн профешнл төвшөнд очиж байгаа тэр хүн байхгүй. За тэгээд тэрийг бол мэдээж зүгээр шууд ингээ ажилласан жилээр авчдаг юм шүү тийм ээ. Мэдээж маш их өөрөө одоо чармаалт тийм ээ. Бусдын үнэлгээ, өөрийн үнэлгээ, чи өөрийгөө юу гэж үнэлж байна, хүмүүс чамааг юу гэж үнэлж байна. Үнэхээр эсвэл энэ дотор нь юу байна гэдгийг бүх зүйлүүдийг нь харж иж тийм олгодог нэг үгээр хэлбэл ранк гэх үү тийм ээ. Одоо зэрэглэл байгаа гэсэн. Яг нь миний хувьд бол хамгийн доотлын шалгуур нь 3 жил одоо жишээлбэл яг доктор суурьшилтай ажилласан байх гэдэг. Тэр заалтанд арай бол хүрээгүй. Тэгээд тэрийг
хүрсэн тохиолдолд бол бусад үнэлгээгээр ч юм уу авчих байсан болоо гэдэг юм зүйлүүд бол байдгийг. Тэгээ яг хоо чиний хэлж байгаагаар нөгөө доктор суурьшилтай биш нэ тэр нөгөө хамаатан садны энэ төр гэдэг чинь шүү дээ. Тэр яг хоо тэр хүмүүсийг бас буруутгаж болохгүй тийм ээ. Ямар нэгэн нөхцөл юм уу ямар нэгэн зүйл нь таалагдахгүй. Эсвэл тэр хүн өөрөө өөрийгөө стил хайсаар байна гэсэн үг байхгүй. Би яг юуны чиглэлийн хүн байна. Эсвэл би яг юу хийж чадах юм байна гэдэг тэр зүйлээ хайж байгаа. Нэг үгээр хэлбэл нөгөө кайсен хийж штэ нэ тасралтгүй өөрийгөө хайж байгаа. Тийм байж болно гэсэн үг. Ер нь. За одоо чинь энэ дэр чи аягүй бол зөндөл юм байсан л та. Тэгээд одоо чинь ингээл Монголд одоо ингээд би ингээд яг анзаардаг байсан байхгүй юу? Ер нь одоо яг Прус гэдэг хүмүүс аягүй мэддэг те Монголын хамгийн өндөр одоо юутай хамгийн хэрэглээтэй машин те. Яг ингээд харангуут ч Lexus ч гэсэн Toyota-гийн нэг салбар юм байл шүү дээ те. Яг Toyota-гийн хүмүүс зохиос яг салбар гэхээсээ илүү наад чинь ингээд хоёулаа яхах юм бол автомашины түүх рүү ерөөхдөө амар их орох байхгүй юу? Түүх рүү орно гэдэг нь Toyota компанийн хувьд бол анх зүгээр нэхмлийн машин үйлдвэрлэлээс эхэлсэн. За тэгээд түүнийгээ бол яг түүхэнд юу тэмдэглэсэн байдаг вэ гэдэг нь Toyota-гийн Sakichi гэдэг тийм анх үүсгэн байгуулсан гэж байгаа хүн нь болохоор ядуу гэр бүл төрсэн байгаа тийм. За аав нь бол Мужаан гэж одоо байшин барилга барьдаг Мужаан хүн байгаа. Ээж нь бол яг нэг тийм жижигхэн гар урлалаар мөнгө олдог тийм хүн байсан байхгүй. Тэгээд хүүгийн санаа бол юу байсан бэ гэм одоо ээж маань тэр нэхмэл хийж байхдаа гар хөлөө хатахгүй ч юм уу тийм. Яавал эвтэхнэр за эсвэл яавал илүү их бүтээмжтэй байх уу гэдгээс нэхмэлийн тийм суур машин буюу тийм ээ. Яг зүгээр бид нар нөгөө сансрын шаттл гэж яриад байдаг шүү дээ. Space shuttle гэдэг. Тэр ер нь бол Toyota компаниас үүссэн гэхээр хүмүүс итгэдэг байхгүй. Яг үгүй гэх юм бол өмнө нь бол нөгөө сансрын хөлөг бол зөвхөн очдог тийм ээ. Тэндээ үлддэг байсан бол Space shuttle гэдэг маань эргэж очдог сансрын хөлгийг shuttle гэж хэлээд байгаа. Буцаад ирдэг учраас тийм ээ. А-гаас Space рүү B-гээсээ буцаа A руугаа ирдэг. Toyota Sakichi-гийн зохион бүтээсэн машин өөрөө яг тийм shuttle гэдэг байхгүй. Өөрөөр хэлбэл нэхмлийн 200 ингэж явсан бол ингэж нэгсэн болвол эргээ буцдаг. Ийм үйлдэлийг хийдэг гэсэн. Тэрэн дээрээс shuttle гэдэг үг нь бол анх бол үссэн байдаг. Гэтэ яг хөө тэгээд Toyota компани маань илүү өөр юм руу чиглэлээ хандуулад тийм үү. Гэхдээ бол яг хөө мэдээж нэхмлийн суур машинаар бол анх гарч ирсэн. За гэр бүлийн дунд бол бас нэлээд тийм маргаантай гэх юм уу да. Тэгээд хүүгийнхаа одоо хүү нь одоо автогаа нэлээд одоо ярилцснаас хитс Toyota Shokki гэдэг маань өөрөлдөө Toyota одоо ийм equipment гэх юм уу да тийм машин үйлдвэрлэлээсээ илүү тийм суур машин ч юм уу тийм аж үйлдвэрлэлийн тоног хөрөмж үйлдвэрлэдэг байжгаад тэрнийхээ нэг хэсэг нь бол автомашины ийм хилцс үйлдвэрлэх хилцс гэж байгуулдаг. За тэгээд тэр нь ингээд томорсоор яваад одоо өнөөдрийн бидний мэддэг Toyota болсон гэсэн. Бүрэлдэхүүндээ 12 компани гэдэг баха. Тэгээд тэр компани дотор нь бол бас одоо үлдэлтэр тоног хөрөмж буюу тийм ээ одоо нэхмлийн гэх нь хайшин тийм ээ тэр нь бол гэхдээ маш бага хувийг эзлээд явдаг тийм багч шинэ гэсэн. За сая хоёул Toyota-гийн үүсгэлийн талаар ярьлаа шүү дээ. Одоо болохоор одоо миний одоо хамгийн их мэдхийг хүссэн тийм. Одоо бүр дэлгэрүүлчихсэн гэсэн. Юу болохоор одоо нэг зааж байгаа. Одоо таны хичээл дээр ярьжсэн тийм. Toyota компани яг Prus одоо ингээд Prus, Lexus тийм. Бүгд ингээд Америкийн одоо тийм том эзэнт гүрэнтэй ингээд тийм өрсөлдөх юу байсан бэ л шүү дээ одоо ингээд төслөх юм уу? За юу яач нөгөө нэг би яг нөгөө хитрхи товччих юм хитрхи байгаад байж магадгүй. Lexus гэдэг маань өөрөө Toyota-гийн одоо үнэтэй премиум брэнд гэж явж байгаа. Ерөнхийдөө бол тийм үү. Тэгэхээр гаднаас нь харахад бол зарим загварын хувьд бол Lexus эмблемтэй болохоос биш яг Toyota-гийн өөрт нь байдаг машин байх чинь тийм үү. Ер нь бол 97 он хүртэл болвол зөвхөн Америкийн нэгдсэн улс буюу экспортын модель гэж явагдаад дотоодын зах зээл дээр бол гардаг машинууд нь бүгдээ Toyota гэдэг юм шиг явчихсан. 97 оноос хойш бол Lexus гэдэг брендийг бас Японд бас байлгая гэх тийм үү. Тэгээд анх бол тэр чинь L юу гэж хэлдэг вэ? Яг тэр үедээ бол Toyota-гийн Sergio гэдэг одоо юм том загварын седан загвар юм шиг. Одоо бидний мэддэг Crown-ы баг өвөг эцэг гэж тооцохдохоор хэмжээний машин байдаг байхгүй. Тэрний анхны одоо Lexus үйлдвэрийг дотоодын зах зээл дээр гаргаж ирээд тэгээ явсан. За ер нь бол дэлхийн одоо улс орнууд тийм ээ ил талд янз янзын байдлаар хоорондоо өрсөлдөх тийм ээ. За нэг үгээр хэлбэл баг тийм худалдааны дайн маягийн юм явж идэг. Яг хоо яагаад
юуны хувьд бол Lexus гэх брендийг тусад нь гаргаж ирсэн бэ гэх юм бол Америкийн өөрийнх нь автомашины одоо аж үйлдвэрээр нь бас өөр жоохон онцлогтой байхгүй яа гэх юм бол Америкийн одоо дундаж тийм ээ үйлдвэрт ажилладаг хамгийн өндөр цалинтай байдаг хүмүүс нь бол одоо автомашин үйлдвэрлэлд ажилладаг инженер ч юм уу тийм ээ угсралтанд байдаг хүмүүс хамгийн өндөр цалинтай байдаг. Яагаад тэгэнгүүт тэдний одоо хамгийн өндөр цалин олохын тулд яадаг вэ гэвэл үнэтэй машиныг үйлдвэрлэж байна тийм ээ үнэтэй юм уу том машин үйлдвэрлэж тухайн одоо аж ахуй нэгжтэй ажиллаж байгаа тийм ээ тухайн үйлдвэртээ ажиллаж байгаа хүмүүсийн цалин тавьчих юм уу цалин үсийг өгч чаддаг байхгүй. Гэтэл бол Япон бол эсрэгээрээ тийм ээ байгалийн баялаг гэж юм бараг байхгүй адилхан тийм ээ. За нефтийн буюу газрын төсний иргэдээ бол 100% гаднаас хараад. Тэгэхээр Японы хувьд бол нөгөө жижигхэн машиныг эсвэл зарцуулах автомашиныг их тоогоор үйлдвэрлэж ашиг олдог бол Америк бол арай өөр болоод энэ үнэтэй том машиныг арай бага тоогоор ч юм тийм ээ тэгж хийдэг гэсэн. Тэгэхээр тэр утгаараа бол Lexus гэдэг загварын автомашинууд маань анх бол ерөөсөө дандаа Toyota-гийн хамгийн үнэтэй буюу хамгийн том машинуудыг Lexus болгоод Америкийн нэгдсэн улс за Европын холбоо руу гаргаад тэгээд тэрний алтчгүй нөгөө чанараараа тав тухаараа аюулгүй байдлаараа хэрэглэгч нарыг татаж чадсан учраас өнөөдрийн Lexus гэдэг брэнд чинь ерөөхдөө үүссэн гэдэг ойлгочих болно гэсэн. Аха. За тэгэхээр нөгөө нэг одоо нөгөө Японы хэлэн дээр те 2,150 гэдэг чинь 5 тоочин го гэсэн те Honor тэг доодаг гэсэн те. Одоо тэр талаар те тэр бол айгу шараас босгосон те. Чи түүх байлээ л те. Toyota-гийн Prius гэдэг автомашины нөгөө анхны худалдаанд гарч ирсэн үнийг хэлээд багш байна. Тэгэхээр өөрөө бол тэр төсөл маань айгу том чаленж байсан байхгүй. Юу вэ гэх юм бол ямар ч үйлдвэрлэгч тийм ээ дэлхийн ямар ч үйлдвэрлэгч судалгааны түвшинд байсан зүйлийг массив үйлдвэрлэлт буюу тийм ээ нэг үгээр хэлбэл талах шиг үйлдвэрлээд эхэлсэн байна тийм ээ. За яг Ferrari ч юм уу тийм ээ маш цөөхөн одоо Maserati ч юм уу маш цөөхөн ингээд одоо тэрийг бол масс үйлдвэрлэл гэж хэлэхгүй шүү дээ. Захиалга аваад нэг цөөн тооноор үйлдвэрлэдэг биш. Hybrid буюу хослол хөдөлгөөнтэй машиныг яг талах шиг үйлдвэрлээд тэр нь хамгийн гол нь зарагдахгүй бол тухайн компанийн хувьд бол асар том алдагдал хүлээх байсан. Тэгэхээр тухайн автомашины бүх зүйлүүд нь ямар нэгэн байдлаар хэрэглэгчдэд хүрж авахгүй тийм ээ. Төслийн маань Prius гэдэг автомашины зохион бүтээсэн төслийн баг буюу G21 тийм ээ Global 21 гэдэг маань өөрөөр тэр үнэндээ ороод тийм ээ. Тэгэхээр нэгэн цаг 21-р зуунд хэрэгцээг хангах тийм ээ. Эсвэл 21-р зууны хүмүүс хэрэглэхэд ямар нэгэн байдлаар тавдахгүй байх тэр автомашиныг бодож байгаа учраас үнийн хувьд ч гэсэн 21-р зуун руу яв буюу 21 Go гэдэг утгыг агуулна гэдэг тэр юм чи явж байгаа байхгүй концепц нь. Тэгэхээр яг хуу үнийн хувьд бол яг ингээд бүх зүйлийг ингээд боддоор нь тийм ээ автомашиныг зохион бүтээхэд хэдий хэмжээний зардал тийм ээ за эсвэл үйлдвэр ямар юмнууд ороод бодох юм бол мэдээж тэр үнээр борлуулах ямар ч боломжгүй байсан. Гэхдээ тэр боломжгүй үндэ авчиж юм бол хэрэглэгч бүр авахгүй байсан учраас Toyota компани тодорхой хэмжээний одоо алдагдал гэх юм уу та тийм ээ. Ингээд зарагдахгүй бол утгагүй учраас зарахын тулд тийм үнийн сонгол тийм одоо ураа гэх юм уу та тийм тэр зүйлүүдийг шигтгэж өгсөн машин гэж бас хэлж байна. Тэр үнийн талаар ер нь юу интернетээр байдаг юм байл л дээ. Тэ. Дотроо л айгу нууц гэх юм уу те. Яг компани нууц. Тий, яг миний хувьд л нөгөө Maestro гэдэг тийм яг Maestro Mister гэх юм уу тий. Тэрийг одоо авах төвшөнд өөрийнхөө одоо тэр Toyota компани тэр Fisof соёл тий. За үүсэл хөгжил. За тэгээ бүр тэгж ярих юм бол автомашины сэлбэн дээр байдаг коднууд гэж багхгүй. 5 орон эсвэл 5 орон 6 орон тийм ээ. Тэгэхээр тэрний жишээлбэл 018 гэж хэлж байгаа бол ямар машин ч юм уу тий. За 23 болох юм бол ямар машин. Тэр бүх зүйлүүдийг би өөрөө байчилж буюу судлахгүй болох ойлгож байгаа юм. Тэр өөрийнхөө нөгөө яг Японоор бол нөгөө senpai kohai гэдэг нөгөө дээд курсын хүн, доод курсын хүн юм уу да нөгөө ах дүү гэж ярьдаг. Тэр юм айгүй чухал байдаг учраас тэдгээр зүйлүүд одоо энэ ном дээр байхгүй ч юм уу тийм ээ. Тэдгээр зарим зүйлүүдийг одоо миний дээр байсан одоо миний senpai нар гэж ярьдаг надад хэлж өгөх тийм ээ. Тэднээс сурах юм байна гэсэн. Тий. Toyota. Toyota энэ ном дээрс зөндөө гой юм байл л дээ. Одоо жишээ нь
ажилдаа байнга одоо хөгжүүлэхтэй саяны одоо хийсэн кайсен тэгээд одоо бас нэг 14 зарчим гэдэг энэ ном 14 зарчим байхгүй юу? Тэгээд нэг зарчим дээр нэг уншихад бол одоо ингээд ямиг бүр ингээ үндсээр нь те одоо чи нэг асуудал гарлаа гэж тод те бүр ингээ үндсээр нь одоо чи энэ компани нэг ажилтны түүх байгаа байхгүй юу? Одоо Ford-д ажиллаж исэн гэж байгаа байхгүй юу? Те Ford-д ажиллаад одоо чи үйлчлүүлэгчд яг автомашин захиалаад хэрэглээнд авсныхан дараа одоо чи ямар нэгэн алдаа хамаадаг те тэм хүн гарахын угаасаа мэддэг гэд ингээ бүр өөрөө хэлж байгаа хөөх те одоо чи яаж алдыг нь цуг бүр ингээ авсныхан дараа ингээ боддог гэж байгаа хөөх те харин Toyota компанид одоо те ажилтнаар орсны дараа ерөөсөө тийм байгаагүй хэрэглэгчнэр бүгдээрээ айгүй сэтгэл ханамжтай байсан гэж ярьж байгаа юм л да. Аха. Тий наад дээр чи нэг юм бас Японы концепц юм. Юу вэ? Яг хоо фидбек гэж хэлж болно, эсвэл follow гэж хэлж болно. Тэрний үед гэх юм бол тухайн хэрэглэгч автомашиныг одоо худалдаад авлаа гэж шүү дээ. Тэгэхэд эргүүлээд тухайн хэрэглэгчээс үргэлж сэтгэгдлийн сонсч идэг буюу фидбек авч байгаа юм уу? Тэр хүний сэтгэлдлийг эргүүлж мэдчихэв тийм үү? Нөгөө нэг follow гэдэг нь юу вэ гэх юм бол тухайн автомашиныг унаа явж хахад тухгүй санагдсан ч юм уу тий шийдвэрлэж чадахгүй байгаа зүйлийг тухайн компани буюу тухайн үйлчлэгээ үзүүлсэн хүн follow хийж өргөдвөл тэрийг нь яадаг гэсэн үг тийм үү? Засалж одоо юу гэмдэ зөвлөгөө өргүүлдэг гэсэн үг. Та ингэж байгаа юм шүү, тэгээд байгаа юм шүү тийм үү? Тэгэхээр ингэж үзүүл яаж юм ч юм уу. Магадгүй жишээлбэл хамгийн энгийн жишээ л дээ. Жишээлбэл энэ машины чинь толинд юм харагдахгүй юм ч юм уу. Хүн янз янз байдаг. Жишээлбэл тэгэхээр хэрэглэгч болгоо өөрийн гэсэн ааш авиртай тийм үү? За зарим хүмүүс за энийг ингэж төвччих болох юм байна гэж хахад зарим нь бол ингээд уурлал ч юм уу тэр болгонд яаж харьцах уу гэдэг тийм гарын авлага байдаг байхгүй юу? Бол гэсэн үг тийм үү? Зарим бүх зүйлийг шийдэж чадахгүй зарим зүйлийг бол одоо тэгэл орхихоос өөр арга байхгүй тийм. Уучлаарай гэдэг орхихоос өөр арга байхгүй гэсэн. Тэгээд тэр утгаараа бол яг хуу намайг ажиллаж байхад ч гэсэн тохиолдож исэн тийм үү? Хамгийн амар нь би хэлжсэн байж магадгүй тийм үү? Дохоогоо яаж өгдөг ингэж хүмүүс ирдэг байхгүй юу? Тэр болгонд follow хийгээд зөвлөгөө өгнө гэсэн тийм үү? Балаа гаргаж ирээд ч юм уу тийм галтаа байгаа зүйлээрээ ингэж яана гэдэг. Бид нар бүгдээрээ ингээд яг Toyota компани нэг зүйл нь юу гэдэг юм бол бүгд ингээд гарын авлага болцсон. Тэр гарын авлагыг нэг уншицсан байхад ямар нэгэн кейс үүслэхэд өө нэрээ тийм байсан шүү дээ тэгчих юм байна гэдэг тийм шийдлийг гаргачихсан тийм үү. За яг хамгийн чадахгүй зүйл байгаа бол өөрийнхөө дээд албан тушаалтан буюу тийм үү. Одоо миний одоо намайг удирдах байгаа хүн рүүгээ хандах ч юм уу тийм. Тэр бол яг хамгийн сүүлийн хувьд л гэсэн үг л тийм. Тэр нь хүртэл хичээстэй байхгүй юу. Тэгээд бас сайн нөгөө Прусийн ярианд босоод ороход анх нөгөө нэг Америкчууд Хирошимаг бөмбөгдөжсэн шүү дээ. Тэгээд яг тэр өдөр гаргасан гэсэн те үл 8 сарын 6. Тэр бол яг нөгөө ерөнхийдөө бол 8 сарын 6 биш 7 ч юм 14 ч юм хизээч байж болно тийм үү? Гэхдээ заавал тэр өдрийг сонгож тухайн мэдээллийг буюу тийм үү? Тухайн мэдээг дэлхийн нийтэд цацж байгаа байхгүй юу? Энэ маань бол бас өөрөө утга учиртай. Яа гэх юм бол ер нь дэлхийн ямар ч салбар тийм үү? Яг хүн хамтарч болно. Гэхдээ хамтрахын тулд тэгэхээр заавал ер нь нэг бол сөргөөцөлддөг байхгүй юу? Сөргөөцөлтөн буюу тийм үү? Ямар нэгэн байдлаар үл ойлголцол үүсээд тэрийг хэрхэн шийдвэрлэж гиснээс болоод хүчирхэг баг хамтуулна ч юм уу тийм үү? Хүчирхэг баг болж чадах уу? Эсвэл групп болж чадах уу гэдэг чинь шийдэгдэж байгаа гэсэн. Тэгэхээр юуны хувьд бол яг гоо Toyota компани маань одоо Америкийн зах зээл дээр гарч ирэхийн тулд бас асар их болон одоо адлал гэх юм уу асар олон саад бэрхшээлийг давж иж гарч ирсэн байхгүй юу. Тэгээд тэрний нэг үгээр хэлбэл бас хариу гэх юм уу да тийм ээ. Бас нэг зүйл болгоод өөрхөн шоглон нөхөө дээ. Тэрнээ мэдчихэж байгаа байхгүй. Гэтэ юу вэ? Ер нь бол Америкийн зах зээл дээр хамгийн түрүүнд танигдсан автомашин бол Honda-гийн Civic гэж байдаг юм. Тий, яа гэх юм бол Америкийн одоо бид нар чинь ингээ за газрын зургаар ингээ хараад үзэх юм бол Америкийн зүүн эрэг гэж тооцогдох, баруун эрэг гэж тооцогдох юм уу та? Калифорниа гэдэг байгаа шүү дээ. Тэр нь өөрөө Америк дотроо бас хамгийн том хүрээлэн буй орчны өндөр стандарттай мужид тооцогддог байхгүй юу? Юу вэ гэх юм бол яг хоо ингээ Мексикээс дэше үргэлжилсэн тийм ээ газрын зураг дээр харах юм бол маш их олон одоо цагаач гэх юм уу Мексик гаралтай, Испаник гаралтай хүмүүс байдаг гэж байгаа боловч бас тэнд маш их хүнд үйлдвэрлэлүүд явагддаг. Тэрний хайраар бас агарын бохирдол бол хамгийн их бохирдолтой бүс нутаг тооцогддог. Тэгээ Калифорни нь өөрийн гэсэн айгүй том
стандарттай байхгүй. Тэгэхэд Америкт өөрсдөд нь дотоод нь үйлдвэрлэсэн Ford ч юм уу Chrysler тэр хүрээлэн борчны стандартыг хангаж чадаагүй байхад Honda-гийн Civic гэдэг машин анх тэр одоо бүх хориг саад гэх юм уу тэр бүх шалгуурыг давчилсан байхгүй. Тэгээд ер нь бол яг хоо нэгэн дээр үе хүмүүсээр бол Япон машин гэхээр Honda-гийн Civic гэдэг болтгийг. Дараа нь бол Toyota-гийн Camry болоод ирж байгаа. Camry яагаад гэх юм бол яг тухайн Америкчуудын сонирхдаг тэр загвар гэх юм уу тэр body size гэж хэлээд байгаа нэ тэр биений хэмжээ гэх юм уу өргөн урт тийм ээ доторх салооны бүгднийг шийдэж чадсан гэсэн. Яг хоо Prius-ийн хувьд бол нөгөө нэг анхнаасаа л Америкуудын жоохон дургу хүргэсэн машин байгаа даа байхгүй. Тэр утгаараа бол яг хэрэглээ нь бол байдаг байх. Гэхдээ бол одоо ч гэсэн Америк Toyota-гийн Camry гэдэг хүмүүс бас байдаг юм шиг байна лээ. Тэр Honda-г бас би нэг одоо Jeff Bezos гэдэг Amazon-ы үүсгэн байгуулагч байдаг шүү дээ. Тэр хүн яг Amazon-ыг анх үүсгэн байгуулж байхдаа 1995 онд баха. Бүр ингээд Honda ингээ унаа явж исэн байхгүй. Тэгээд тэр бичлэгээс харж исэн. Тэгээд энэс Honda анх тэнд тэ гарч ирсэн. Тэгээ Honda мэдээж Honda бол угаасаа айгу технологийн компани л та. Жишээлбэл Honda-гийн Soichiro ч юм уу анх үүсгэсэн тэр үний талаар ярих юм бол бас амар сонирхолтой ертөнц байгаа. Инженерийн Toyota-гаас илүү сонирхолтой байж магадгүй. Юу яг гэвэл тэр хүн бол яг Японд бол анхдагч гэж явж байгаа. Юу гэх юм бол дэлхийн 2 дугаар дайны үед нөгөө өрн холбоо гэж хэлэхэд одоо нөгөө ийм юу байгаа даа ш холбооны хэрэгсэл байгаа даа ш тийм дайны төлбөр дээр ашиглагддаг. Нэг үгээр хэлбэл за өрн холбоо гэх юм бол тэр хоорондоо станц маань бол заавал тогоор ажиллах хэрэгтэй байдаг. Тэгээд тэр тог гаргадаг моторууд маш ихээр өөрөлдөл Японд үлдсэн баггүй үлдэх гэх юм одоо юу гэх юм. Мэдээж яг Японы бол үндсэн арал дээр бол дайм тулаан бол болоогүй. Мэдээж дайм тулаан болж исэн газар руу холбооны хэрэгслээр тэр маш их хэмжээний тийм цахилгаан гаргадаг жижиг генераторууд гэх юм уу та. Маш ихээр үйлдвэрлэгдэжсэн дайм дуусны дараа тэр хэрэггүй болсон тийм ээ. Honda-гийн хувьд бол тэр үлдсэн генераторуудыг дугуйнд хийчих юм бол энэ чинь цахилгаан дугуй болчих юм биш гэдэг концепцээс анх үйлдвэрлэлийн гараа нь эхэлж исэн тийм компани үү. Honda-гийн хувьд бол тэгээ үүсгэн байгуулалт Soichiro гэдэг хүн бол маш өөрийн гэсэн тийм өвөрмөц нэг үгээр бол бас амар тийм харизмтай тийм өдөртөгч байсан байхгүй. Тийм ч учраас Honda компаниг үүсгэн байгууллаа. Ер нь бол Honda-гийн судалгааны төв гэдэг нэртэй байж байгаа. Тэгэхээр тэр хүн бол цэвэр инженер буюу тэр хүн бол цэвэр технологи юм байсан. Тэр хүнд бизнесийн ухаанд тутсан. Тийм учраас бизнесээ эрхэлдэг найз гэх юм уу тийм бизнесээс түнштэй хамтарч чадсан. Тийм болохоор өнөөдрийн Honda гэдэг компани бас өнөөдрийг хүртэл хөгжиж чадсан. Honda Soichiro ангаараа өдөрж исэн бол тийм амар амжилтыг хүрэхгүй ч байсан гэж магадгүй. За би цай төвөндрлж өстэй. Би өөрийн сагсны академитэй. Тэгээд одоо тэрийгэ бизнес болгоод явж байгаа. Хажуугаар нь сурахыг хажуугаар. Тэгэхээр саяны үүсгэн байгуулагчсан хүнд бизнесийн ухаан тутлаа гэж байгаа шүү дээ. Одоо ингээд би ингээд жоохон компани байгуулсан те бизнесийн талаар ингээд ном уншихаар одоо маш олон талын мэдлэг хэрэгтэй гэж байгаа хөөх те эдийн засгийн технологийн те маш олон талын мэдлэг хэрэгтэй гэж байгаа хөөх. Тэгээд таныг одоо бас ингээд компани удирдах явж байгаа хүний хувьд те ер нь хэрхэн компани байгуулах одоо жишээ те яаж компани байгуулах вэ? Эсвэл компаниг те үүсгэн байгуулсан дараа мэдээж те хүндрэл сад бичлэгтээ тулгардаг л бах те. Тэгэхээр одоо хоёлаа бизнесийн талаар эдийн засгийн талаар ярих гэж бодож байна л да. Тэгэхээр та өөрийнхөө компани талаар жоохон яриул. За яг хоо ер нь бол ийм юм. Миний өөрийн баримтлалыг зөвлөхээр бизнес гэдэг зүйл хүн болго хийж чаддаг байхгүй. Тэрийг эсвэл хэдэн зуун ном уншаад амжилттай бизнес эрхлэх үгүй. Мэдээж онлайн буюу тийм ээ мэдлэг бол хэрэгтэй тийм ээ. Эдийн засгийг яаж хөдөлж чинь хэрэглэгч гэж ямар хүн байна тийм ээ. Зах зээл нь ямар хүн одоо ямар хэв шинжийг агуулж чинь тэр бүх онлайн мэдлэг хэрэгтэй. Тэрэн дээр нэмэх нь өөрийн нөгөө нэг ур чадвар буюу тийм ээ. За ур чадвар гэдэгт маш олон зүйлүүд орно шүү дээ тийм ээ. Тэд нар байж тухайн бизнес эсвэл таны бодож байгаа тэр зүйл чинь явна гэсэн. Яг хүн болгонд гэсэн өөрийн гэсэн мөрөөдөл бол байгаа тийм. Тэгвэл яагаад хүн болгон бизнесийг хүн болгон яагаад баяжгүй юм чинь амжилтанд хүрэхгүй байх гэдэг асуудал гарч байгаа байхгүй. Тэгэхээр мэдээж тэрэнд чинь номон дээр бичээгүй ч юм уу номон дээр бичгээргүй тийм олон зүйлүүд хүчин зүйлүүд нөлөөлдөг гэсэн. Миний хувьд бол яагаад ингэ бизнесийн салбар руу орчвоо гэдэг тийм. Эндээс корона нөлөөлсөн байж магадгүй. Тэгэхээр бол корона одоо бид нар локдаун гэдэг тийм ээ. Хөл хорионд ороод бүх хүмүүс л гэртээ байсан тийм ээ. За тэгээд бүх хүмүүс гэртээ байхгүй
нэг бодлын маш завтай. За зарим хүмүүсийн хувьд бол бүр нэлээд уур уцаартай ч юм уу байсан баг. За миний хувьд бол яг хөө ерөнхийдөө бол нөгөө одоо компанид байсан туршлага ч юм уу тий. Тэрийг ашиглаад ерөнхийдөө одоо монголчуудын яг цуснд нь байдаг байхгүй өөрийн гэсэн унаатай байх гэдэг. Тэр нөгөө нэг Тунгалаг аймаг гэх кинон дээр тий нөгөө Эрдэнэ гээд нэг хүн байдаг шүү дээ тий. Эхнэр хүүхэд нь хоолгүй тэгсэн ирнэ чөдрийн ганц морьтой байгаа байхгүй. Тэгэхээр Монгол хүний генэнд ямар нэгэн байдлаар унаатай байх ч юм уу тий өөрийн гэсэн хөл дүүчлэх одоо морьтой байх унаатай байх гэдэг зүйлүүд байгаа. Тэгэхдээ 21-р зуунд бүгдээрээ морь унаа явна гэж яах вэ? Машин Бүгдээрээ машин мөрцтэй. Тэгэхээр яг автомашинтай холбоотой яг зөв мэдлэг. За яг зөв хэрэглээ талаас нь ингээд мэдлэг хуваалцаа явж ирсэн. Тэгээд тэгсэн нэг нөхөр миний оруулсан бичлэгийн дорчлоо чи тийм сүрхэн юм бол баг яга өөрөө баг гаражгүй баг өөрөө яга бүтээгдэхүүн ухааны юм ярьсан байхгүй. Тэгээд тэгэнгүүт нь тэрэн дээрээ сулбаалаад нэрээ яагаад би ингээд зүгээр ингээд мэдлэг яагаад гэдэг. Тэгвэл яагаад жишээлбэл яг Японд хэрэглэгддэг бараа бүтээгдэхүүнийг яг яагаад Монголд явж байгаа одоо энэ автомашинд зориулаад яг оруулаад сайн нь оруулаад болохгүй юм бэ гэдэг байдал дээрээс анх одоо миний бизнесийн одоо гараа гэх юм уу та тий тэр зүйл хийсэн гэсэн. Тэгээд одоо бол манайх бол яг Япон улсад үйлдвэрлэгдээд Япон улсад хэрэглэгддэг автомашины бол хүнээр зүйрлэх юм бол одоо цусна гэж хэлж байгаа. Хөдөлгүүрийн цусыг оруулж ирдэг байхгүй. Яг 3 одоо яг Японд үйлдвэрлэгдэх хэрэглэгддэг 3 компани одоо цор ганц албан ёсны төлөөлөгч гэж болж байгаа. Өөрөөр хэлбэл exclusive distributor буюу тэдгээр бараа бүтээгдэхүүн зөвхөн манай компаниар орж ирнэ. Манай компаниар зөвхөн одоо цааш нь B2B ч юм уу B2C-гээр одоо борлуулалт хэрхэн эзэмшигддэг гэсэн. Тэгэхээр ер нь бол одоо ингээс хоббийн бизнес болоо явцсан гэхүү, бизнес нь хобби болоо явцсан гэхүү. Тэр нэг юм болох гэдэг шүү дээ тий. Тэгээд хоёрдугаар бизнес хийх гэж байгаа юм бол тууштай байх гэдэг юм аягүй чухал. Юу вэ гэх юм бол тийм ээ тухайн багшинд мэдээж магадгүй өгж байгаа өгөөж буюу ашиг гэж ярьж байгаа зүйл нь бага байж болно. Гэхдээ тэрэн жишээлбэл тийм ээ ирээдүйд буюу өөрөө төлөвлөгөө гаргана шүү дээ тийм ээ. Мэдээж за эхний 3 жилдээ 4-6 жилдээ борлуулалт маань ямар түвшинд байх вэ гэдэг төлөвлөлт сурах хэрэгтэй болж байна гэсэн. За тэгээд тэр төлөвлөлтийнхаа дагуу явж чадж гэнэ үү гэдэг бас өөрийнхөө үнэлдэг байх хэрэгтэй тийм ээ. Тэр л өөрөөр бизнес хийх ч юм уу тийм ээ бизнесийг амжилттай болгох юм уу тэр зүйл рүү хөтлөж чинь гэсэн. Тэрээс яг зүгээр сэтгэлийн хөдөлгөөнөр ч юм уу эсвэл ашиг олж ийн гэж бодвол тийм ээ. За одоо яг энд ингээл нэг түүц тавиад алаад аваад хажууд нь түүц тавьчих гээл тийм ээ. Энэ өөр ямар ч төлөвлөлтгүй байгаа байхгүй яг үүндээ бол тийм ээ. Хоёр болонгууд нь хотоос ирэл хавхгээл ачаа авчихсан шүү дээ. Тэгээд тиймэрхүү зүйлүүд ер нь бол төлөвлөлт аягүй чухал. Тэгээд төлөвлөлтөө гүйцэтгэлтэйгээ харьцуулаад хийж чадсан байна уу гэдэг бас чухал. За тэгээд дээрэс нь ер нь бол мэдрэмж буюу тэр зүйл маш чухал байна. Таны хувьд одоо гүйцэтгэх захирал гэж явах гэж байгаа тий? Тий яг ерөнхийдөө бол гүйцэтгэх захирал их үүсгэн байгуулагч гэх үү тий? Тэгэж явах гэсэн. Таны хувьд тэгэхээр яг ганцаараа үүсгэн байгуулсан эсвэл зүгээр ингээд хамтрагчд байсан уу анх үүсгэн байгуулж байгаа. Одоо бол компани болсон биз дээ. Тий анх үүсгэн байгуулж байхдаа бол мэдээж тэг чинь тэгээд яг уу ганцаараа бол амжилт болно гэж байхгүй шүү дээ. Тэр үеийн хүмүүс бол бас маш их тэмцсэн. Тийм. Яага болохгүй гэж. За тэгээд дээрэс нь хэдийгээр ингээд бичилж уулзаагүй ч гэлээ гэсэн. Одоо ингээд сошиалар тийм ээ. Одоо ингээд санал бодлоо сонирхдаг, солилцдог, чат бичдэг. Тэр хүмүүсийн бас тусламж гэх юм уу. Тэр хүмүүсийн уран бас аягүй их нөлөөлдөг байхгүй. Оо би чадах юм биш үү. Магадгүй надад ч гэсэн эргэлзэхгүй байсан шүү дээ. Жишээлбэл яг энэ 3 компани яг цор ганц борлуулагчийг олж авах гэдэг чинь одоо юу гэх юм бэ? Япон хэлтэй ч юм уу, эсвэл Японд байсан хүн болох нь бас чадахгүй тий хийдэг чаддаг зүйл биш л тий. Тэгэхээр маш олон negotiation буюу тийм ээ дийл хэлцэл хийн тийм ээ. Ямар үүрэг хүлээх юм, ямар эрхийг хийх юм тийм ээ. За хамтраад юу хийх юм, хамтраад юу руу зорих юм гэж аюулж болохгүй. Тэгэхээр тэр болох зүйлүүдийг тайлбарлан ярилцсан эсвэл эрэл хайгуул юм гэдэг чинь бас ганцаараа хийдэг зүйл бас биш л дээ. Би бас танаас энэ талаар аягүй тодруулж асуух гээд би одоо ингээд одоо миний сагсны ахтай юм гэхээр би энэ 107 сард нээсэн бохгүй. Тэгээд анх нээж явах болохоор одоо би 17 настай гэж байна шүү дээ. Тэгэхээр анх нээж явах хүмүүс бол чи минийдөө аягүй жоохон байж тээ болоогүй тий чадах юм уу гэж хэлсэн. Гэтэ яг хуу үүсгээ байгуулад үзье. Би
бас нэг өөрийнхөө актемд би өөрөө жоохон бахтай явдаг байсан актемд ажиллаж байсан байхгүй. Одоо цагийн ажиллаар. Тэгээд ерөнхийдөө бол яагаад би ингээд өөрийнхөө амийг хийгээд яг өөрөөрөө явж болохгүй гэж бас бодоод. Тэгээд одоо явж байгаа. Тэгээд одоо таны нөөний судлаад ирэх нөөний хоголын зэг ялгаагүй мөрөө штэ. Одоо яг хоголын зэг дээр яваад байгаа юм л та. Тэгээд бас одоо таны хэлжсэн те зөндөө эргэлзээ байсан гэж байгаа штэ. Одоо яг бас тиймэрхүү үе шатан дээр явж байгаа. Тэгээд яг л хоголын зэг дээр л яваад байгаа шиг байна. Яг хөө нөгөө миний бас нэг амьдралдаа баримтлагдаг нэг өрөө байдаг байхгүй юу? Нөгөө better late than never гэж үг өгдөг шүү дээ. Оройтсан байж болно. Гэхдээ хизээч хийгээгүйс оройтсан дээрээ гэсэн үг шүү дээ. Тэр утгаараа яг хөө чиний хувьд бол ингээд бас тийм ээ яг хөө нас бага учраас эртдсэн гэдэг дээр зүйлийг хэлэх гээд байх шиг байна тийм үү? Тийм. Яг хөө зарим зүйлээр наа чин бол чам давуу тал болно. Яг гэх юм бол чи 17 наснда одоо онсон ч юм уу алдсан зүйл хийчин. За хоёлоо одоо онлоо гэж бодъё тийм үү? Чи 17-оос 27 хүрэхэд чамд 10 жилийн асар их туршлага хэлтэн гэсэн үг. Ийм юм дээр алддаг, ийм юм дээр яадаг ч юм уу тийм. Чи тасралтгүй хөгжүүлэлтэй явцсан байна. Гэтэл 27-т нэг нөхөр орж ирээд чиний бизнесийг хийх гэж үзэн л дээ. Тэгэнгүүт туршлагын хувьд тэрний илүү авах хөл чинийх илүү байгаа үз. Тий. Тэгэхээр бол тэрэн дээр бол нэг санаа зов тэрхгүй баха. Миний бодлоор бол чи өөрийнхөө дуртай өөрийгөө сорий гэж байгаа зүйлтэй. Яг бүх зүйл амжилттай ч юм уу бүх зүйл сайнаар төгснө гэж байдаггүй байхгүй юу? Ямар ч юм дээр алдаж болно. Хаагдаж болно чиний актем тийм ээ. Тэгэхээр тэр чамд дараа нь ямар нэгэн байдлаар айгүй том туршлага буюу тийм ээ. Тийм зүйл болол үлдэн гэсэн бүх юм дээр ялгаагүй. За одоогийн байдлаар ч одоо жоохон өөр сурталчилж юм уу? Таны нөөний бас зааж ирсэн нөөний хосмол орлуулах бизнес гэж зэрж ирсэн шүү дээ. Би одоо ингээд яг актемийнхаа хажуугаар одоо хослмол тий. Одоо чинь тий. Тим нэг бизнес байгаагаас санаа нь болохоор пүүзнэх хэвгүй юу? Саксны пүүзнэх. Одоо чинь актем хийж байгаа хүмүүстээ пүү зараад эн чинь ингээд хослмол шүү дээ тий. Тэгж юм тий. Тий яг тиймэрхүү бас санаа байгаа. Өөрөлдвөл сакстай болохын тулд сайн пүүзтэй ч тийм үү гоё пүүзтэй авах юм бол илүү амжилтанд хүрэх ч юм уу тий. Тэр утгаараа байж болно гэсэн. Яг хоо би бол пүүзийг бол одоо юу гэх юм нэг хамирсаа ойлгодгүй болохоор чамд яг тэр талаараа бол одоо тэр энэ зүгээр гэж бол хэлж болчихгүй тийм үү. Тэгэхээр чи яг өөртөө жишээлбэл танай одоо тийм актемд суралцж байгаа хүүхдүүд тий сакс тоглохоос гадна эсвэл саксаа амжилттай тоглохоос илүү чадварлаг болоход юу хэрэгтэй вэ гэдэг тэр бүх зүйлүүд чинь л чиний бослоод ирчихэж байгаа байхгүй. Тэгэхээр сакстай сайн бөмбөг авах хэрэгтэй, сайн заал авах хэрэгтэй, заалныхаа шалан сайн байх хэрэгтэй. За тэгээд чиний хэлж байгаа пүүзэн сайн байх хэрэгтэй байхгүй. Би чамд хэлжсэн би бол нэг амар тийм спортлог хүн биш учраас яг бол сайн юу н амжилт нөлөөлдөг гэдгийг хэлж мэдгүй зөв. Сонсогчдод бол эдгээр зүйлүүд чинь чиний тусал зүйлүүд болоод ирнэ л. Тэгэхээр тэр бүх зүйл бүгд тослбол юм уу те? Тэгээ ер нь бол тэгнэ л гэсэн үг шүү дээ тий. Зягаас. Ховрлын зэгэд гэрэн бол рейс муугаас. Сайн байна. Тэр ялгаагүй мөрөө гэдэг бас жоохон ойлгоогүй. Жоохон ойлгоогүй. Гэтэ яг бас дараа нь сунаа. Хоёул одоо яг уу би нөө нэг үеийнхэнда айгу зориулж хий гэж бодож байгаа. Одоо шинэ Gen Z үеийнхэн. Тэгэхээр яг уу айгу эдийн засаг хэцүү байна. Монголын эдийн засаг бүрхэг байна гэж хүмүүс айгу ярьдаг. Гэтэ яг одоо ингээд эдийн засаг улс төр засаг гэдэг ингээд ойлголтод байдаг л та тий. Тэрийг яг уу та эдийн засгийн багшийн хувьд те яг эдийн засаг гэдэг яг энгийнээр одоо өсвөр насны хүүхдүүдэд яг юугээд ойлгочихвол зүгээр байд юм бол айгу хэцүү асуулт байна. Яг уу ер нь бол одоо Gen Z-ийн хувьд те жишээлбэл эдийн засгийн талаар ойлголтгүй байх ч юм уу те сонирхгүй байх гэдэг нь өөрөө буруу зүйл биш байхгүй юу? Өөрөөр Gen Z гэж байгаа одоо залуучууд маань тэрийг заавал мэдэх ёстой гэсэн үг ч бас биш гэсэн. Яа гэх юм бол нас нь буюу нөхцөл нь болоогүй байгаа юм гэсэн үг шүү дээ тийм үү? Тэгэхээр яг ингээд бүр одоо яг улаан амьдрал дээр гараад гэх юм уу да тийм үү? Одоо хамгийн энгийнээр хэлэх юм бол таны төрөвчтэй л холбоотой асуудал болчиход байгаа байхгүй юу? Яг том зураглаар нь улс төр эдийн засаг энэ тэргээд явчих тийм үү? Тэгэхээр одоо өнөөдөр жишээлбэл ингэж юм да Монгол улсын эдийн засаг
2.8 өсөлт нь 2.8 байж байгаа 5.8 5 хэд болчлоо гэдэг ч байгаа байхгүй. Чиний төрөвчөнд байгаа мөнгө 2.8 буугаад ч юм уу 5.8 яг одоо буцсан уу гэдэггүй шүү дээ тийм ээ. Тэр утгаараа бол хүний амьдралд шууд бол мэдрэгдэхтэй жаах хэцүү. Тэг. Яг хуу хатуу бодлогууд гараад ч юм уу тийм ээ. Тэгээ мөнгөний аншинд ч юм уу эсвэл худалдаа авалт нь шууд хатуу бодлогоор нөлөөлчих юм бол шууд мэдэгдэх боловч яг энэ одоо юу чөлөөт аюулын зах зээлийн үед бол шууд бол амьдрал мэдэгдэх байхгүй. Тэгэхээр хамгийн ойлгомжтойгоор хэлэх юм бол таны төрөвчөнд хэдэн төгрөг байна? Тэр хаанаас орж ирж байна? Та түүнийг хэрхэн зарцуулж байна гэдэг чинь ерөнхийдөө эдийн засгийн ухаан гэж бас хэлчих болно. Тэгвгээр л. Ерөнхийдөө айгүй энгийнээр тайлбарлаж байна. Айгүй энгийнээр тайлбар. Гэхдээ бол заавал нөгөө нэг хязгаарлагдмал нөөцөөр хязгааргүй хэрэгцээг хангаж байгаа энэ төр гэдэг юм бол жах ойлгоход хэцүү. Тэгээд ойлгохнаас нь жараа заавал энэ насн дээр тэрийг заавал ойлгох шаардлагагүй байхгүй. Угаасаа л ойлгох юм чинь тий. Тэр нэг зэгт угаасаа ойлгох. Одоо ингээ бизнесийн хажуугаар тий. Одоо хүүхдүүд би яг өмнө жил яг мэрэгчлээ яг сонголоо л доо. Гэтэ яг үнэндээ яг 100% сонгоогүй юм уу. Тэгэхээр одоо яг цаг үед таны одоо тань шиг ингээ бизнес эрхлэн явж байгаа хүнд тий. Ямархуу салбар одоо ирээдүйд тий. Хүүхдүүд мэрэгжил сонголт гэдэг айгүй хэрж штэ. Одоо хүмүүс IT өөр чинь юу гэдэг те тиймэрхүү салбар айгүй хүүхдүүд явж байна те. Тэгэхээр яг ямархуу салбар ирээдүйд одоо хүүхдүүд зөвлөгөө өгвөл те. Мэрэгжил сонголтын талаар зөвлөгөө өгвөл. За одоо мэрэгжил сонголт гэдэг нь ерөнхийдөө бол ингээд юу гэх ямар ч мэрэгчд нэг юм 10 жил гэх юм уу яг 5-10 жилийн насжилттай байдаг байхгүй юу. Өөрөлдөл нэг хэсэг бүүн буюу хит болно тийм ээ. Тэсрэлт үүснэ. За тэгэнгүүтээ тэр тухайн салбарын нэг үгээрээ хүний нөөц ч юм уу тэр салбарт ажиллах хүмүүс ерөнхийдөө ингээд одоо ханаад гэх юм уу та тий. Зах зээл нь ханаад ирэнгүүт өөр салбар өсрөхөөл явдаг тийм ээ. За магадгүй намайг одоо жишээлбэл та хэдийн насн дээр буюу та хэдээс өмнө бол хүн болгон хуульч ч юм уу тий. За тэрнээс өмнө хүн болгон багш ч юм уу эмч ч юм уу за хууль эдийн засаг гэх юм уу янз янзын чиглэлээр явж исэн. За одоо сүүлийн үеийн чиг хандлага бол яалчгүй Монгол улсынхаа юг яагаад тийм ээ уул уурхай ч юм уу тийм. Гэхдээ уул уурхай маань бас яг тийм амар одоо өсрөнгөө одоо хүн амтай хэрэгтэй болоод ч юм уу тийм бүүм салбар байна гэвэл бас хэцүү байна тийм ээ. Яг юм бол тухайн салбарт чинь юм баггүй. Жишээлбэл чи инженерийн боловсрал эзэмшээд инженерээр 2 жил болгонгуудаа өөр мэргэжил рүү ордоггүй тийм ээ. Чи мэдээж тэр ажлынхаа сайн сайхан өөртөө таалагддаг тэр зүйлийг олоод тэгээд авж байгаа цалин хөөс хангамжийн чамд болж байгаа чи тэрийг өргөжлүүлээ л хийгээд байна гэсэн үг тийм үү. Тэгэхээр чин дор аяж тухайн ажлын байран дээр гарлаа гэж бодоход 20-оос дээш жил ажиллах гэдэг шүү бүх юм таалагдж байгаа. Тэгэхээр тэрнийхээ хэрээр хэрэгцээ маань хангагддаг байхгүй. Одоо бол яг зүгээр нөгөө өчргөө IT гэж яриад байна тийм. За хиймэл оюу ухаан гэж бас яриад байна тийм. Яг энэ ч гэсэн бас насжилттай л бах тийм гэсэн үг шүү дээ. Хамгийн амар нь одоо юу гэх юм бэ технологи хөгжүүлэлт буюу IoT маань өөрөө өөрийгөө хөгжүүлээ явдаг болчвол нөгөө ахтар IT-ийн хүмүүс чинь хэрэггүй болж эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр яг одоо байгаас бол нэг 10 жил хэрэгтээ бол IT за тэр дотор хиймэл оюун ухаан гэдэг салбар маань бол хүчтэй явах бах. За тэгэхээр тэр хэтэрхий хөгжих юм бол бусд мэргэжлүүдээ бас идээд эхэлнэ л дээ. Жишээлбэл банк санхүү шүү дээ. Банк санхүү бол бас ерөнхийдөө бол хиймэл оюун ухаан идэгдэх болов гэж би бол харддаг. Яг гэх юм бол бидний нөгөө зээл гэдэг нэг юм байгаа шүү дээ. Тэгэнгүүт зээл өгөхгүй шийдвэрийг чинь нөгөө их өгөгдөл дээр суйрлаад хиймэл оюун ухаан маань хийчих юм байна. За одоо төвшин бэлэгт бол зээл өгвөл тэдийг л хэмнэ. За эсвэл надад зээл өгөхгүй ч болох юм байна. Тэрийг бүгднийг нь хиймэл оюун ухаан ингүүт чинь цаав нөгөө зээлийн эдийн засгийн банкн дээр суудаг хүн чинь ерөнхийдөө жаах ингээд бас хаалаад хэлж байгаа үстэй. Гэхдээ бол яг заавал хиймэл оюун ухаан идэгдчихнэ гэж бодоод тухайн мэргэжлийг битгий сонгох гэж байгаа юм шүү дээ. Тэгэхээр хиймэл оюун ухаанаас чадварлаг мэргэжилтэн буюу чадваргүй хүн байх хэрэгтэй болчихж байгаа гэсэн. Тэгэхээр миний бодлоор бол яг эрүүл мэндийн салбар бол нэлээд хүчрхэг байх болов уу гэж бодож байна. Яг юм бол хүний нөгөө идэж уудаг хэрэглээс хамааруулаад хүний насжилт гэдэг юм чинь ялчгүй нэгтэй явчихж байгаа байхгүй. Тэр утгаараа эрүүл мэндийн салбар бол хүчтэй хэвээрэл байна. За яг инженерийн
юунаас салбаруудаас мэдээллийн технологи буюу тийм ээ IT маань хүчрэх байх. За тэгээд яг уулуурхай ч гэсэн учиргүй хиймэл оюун ухаанд бас идэгдэн гэж бол бас хэцүү бах тий. хэцүү тийм ээ. Яг юм бол тухайн нөхцөл байдал тийм ээ. Хүний шийдвэр гэдэг юм чи айгүй чухал байдаг байхгүй. Ямар нэг юм боллоо гэхэд хиймэл оюун ухааны шийдэж чадахгүй байгаа зүйлийг хүн өөрөө шийдэх хэрэгтэй тийм ээ. Тэгэхээр хүний шийдвэр гаргадаг тэдгээр салбарууд бол бас тодорхой хэмжээнд хүчрэх байх баха. AI-аас ялах юм чи хүний одоо сэтгэл гээд байгаа шүү дээ. Сэтгэлтэй. Сэтгэл хөдлөл тий. Яг Тийм их юм өөрчлөд байгаа шүү дээ. Тэгэхээр хоёлоо одоо жишээлбэл ингээ бодъё л да. За би банкны зээлийг эзэгч байлаа гэж бодъё тийм ээ. Чи надаас зээл авах гээд ирлээ гэж бодъё. Чиний нөхцөл байдлыг үүсээд хэмэл оюун ухаан болоод өгнө өгөхгүй өгвөл тэд гэдэг лимитийг л тавина тийм ээ. За тэгтэл би жишээлбэл чамаг ямар ирээдүйтэй чинь бас ярилцах зураач юм уу олж болно шүү дээ. Тэгэхээр магадгүй хиймэл оюун ухаан чамд энэ зүгээр жишээ шүү за. Энэ жишээ чамд жишээлбэл 10 сая төгрөгийн зээл өгөх боломжтой. Гэтэл чамд 15 сая төгрөг хэрэгтэй байлаа гэж тийм. Тэгэх юм бол хэрвээ би харьцаж байгаа бол чамд 15 сая өчөж болох нь шүү дээ. Хэмжээний тийм. Тэгснээр чи амжилтанд хүрээд эргүүлээд манай банк ч гэсэн 10 сая биш 15 сая гэсэн учраас хүүгээрнийхээ орлогоор илүү их мөнгө олгох гэж юм тийм. Тэрээс тиймэрхүү утгаараа болвол яг л нөгөө сэтгэл гэдэг юм чинь гарч ирж байгаа байхгүй. Энэ аюу гоё жишээ тий. Айл талаа хөгжиж явж болох шүү дээ. Болохоор байна. Гэхдээ яалчгүй үсэн чүсээгүй чиглэлэн чиг хандлах нь хэмэл оюун ухаан буюу тий хүний оролцоогүйгээр эсвэл хүний гаргадаг human error гэж зүйл байдаг тийм ээ. Human error маань өөрөө яаж вэ? Би чамд ихэд 15 саяыг өгсөн байсан чинь бас атж байгаас хэцүү шүү дээ. Тийм нөхцөл байдал үүсвэл яах вэ гэдэг тэр зүйл чинь байна гэсэн. Аа. Одоо энэ жишээн дээр бол тий хүнийг бол яаж хийж байгаа л тий өөлж майлж найраад очиж олон тий AI-г бол тэгж болохгүй яг үнэ. Яг санийхтай жоохон шургуулаад сууж илддэг гэж. Яг би бас яг бүр холын тий одоо сурж боловсроод явж байгаа. Тэгээ бүр холын юм гэх юм бол бас өөрөө компанитай болох бас нэг мөрөөдөлтэй. Тэгэхээр яг компани яг IT-нэр одоо чинь IT-нэр тий дэлхийн топууд ч одоо Elon Musk, Mark Zuckerberg тий бүгд л одоо ингээ программистууд компьютертэй технологид аяг ойрхон хүмүүс байгаа л та. Тэгэхээр яг компани яг хэрхэн байгуулах талаар та зүгээр жоохон шургуулад очихноор яавал тий. Яг тэр чинь яг нөгөө нэг компани байгуулах гэдэг чинь юм баггүй юу. Ерөнхийдөө бол мэдээж зорилго нь тодорхой байх хэрэгтэй тий. Энэ чинь компаниараа юм бүтээгээд үйлдвэрлэх гээд байгаа юм уу? Эсвэл орж ирж борлуулах гээд байгаа юм уу? Эсвэл ямар нэг үйлчлэгээ үзүүлэх гээд байгаа юм те? Одоо чивтэрийн сууж байгаа кафе шиг тийм үү? Тэгэхээр яг нэгдүгээр зорилгоо яг юу хийх гэдгийг тодорхойлох хэрэгтэй байна тийм үү? Хоёрдугаар гэх юм бол компани байгуулах бол яг Монголын нөхцөлд тийм хэцүү зүйл бол бас биш Монголын хувьд тийм үү? Яг юм бол бүх зүйлүүд нь тодорхой тийм ээ. Банк компани дүрмтэй байх хэрэгтэй ч юм уу тийм. За тэгээд улсын бүртгэл одоо хүсэлт гаргахаас өсөөлөө тийм ээ. Бүх зүйлүүд нь бас бид нар чинь нэг бодлыг захимжтсан учраас заавал нэг газрын хаалга төгшөж ч юм уу цогон дээр очиж заавал унших шаардлагагүйгээр судлаад хийчих болцоотой. За тэгээд мэдээж компани байгуулна гэдэг маань бас нөгөө талдаа бас үүрэгтэй байдаг гэсэн тийм ээ. Тэгэхээр өөрөөр хэлбэл ямар үйл ажиллагаа явуулаад тэрнээсээ одоо ашигтай ажилласан юм уу, алдагдaltaй ажилласан юм уу, тайлан мэдээгээ гаргана, юуны чиглэлээр явуулж гин гэдэг юмудаа юм тийм ээ. За тэгээ бас дээрэс нь хэрвээ компанидоор одоо ажилтан гэж хэлэх үү тийм ээ. Тийм хүмүүстэй авах юм бол тэдний цалин хөнс нийгмийн даатгал за бас нөгөө ахуй гэж ярьдаг тийм ээ. Нийгмийн талаас зөвхөн цалин өгөөд ажиллахгүй шүү дээ. Тэгэхээр тэр хүн бас ямар сонирхолтой юу хийх вэ? Тэрийг бас урамшуулахгүй. Тэгээ маш олон асуудлуудыг авч явж байгаа гэсэн. Тэр ер нь компанид бол бит нөөц гэж байгаа, хүний нөөц гэж байгаа, санхүүгийн нөөц гэж байгаа. За бас өдөрт хур чадрын нөөц гэж байгаа байхгүй. Эдгээр бүгдээрээ гоё төгс осолж иж тухайн компани амжилттай явна. Эсвэл тухайн компани байгуулахаар бодно гэсэн. Энэ ихэр одоо ингэ онлын номноос бас тий шал өөр бол бичигдээгүй юмнуудаас зөндөө байна л тий. Яг бити ном унш гэж байгаа юм шүү. Яг ном унших хоёрыг миний ухаан санаа бодол миний юм тийм үү. Гэтэ яг тодорхой хэмжээнд хайрцаглагддаг байхгүй юу. Яг тэр номынхаа ч юм уу тэр ном дээр гарч байгаа гол бүрийн хэмжээнд сэтгэх ч юм уу тий. Юунаас дээр гэдгээс болоод тэр яг
Ном уншдаг бол олон ном унших хэрэгтэй ч юм уу. Хооронд нь харьцуулах хэрэгтэй ч юм уу тийм. Тиймэрхүү юмуд гарна гэсэн. Нэг зүйлийг өөрөөр ном гэдэг маань өөрөө яг нь дээр үед бол одоо юу гэх юм те бас тухайн сурталчилгын ч юм уу тийм янз янз юм байдаг гэсэн. Тэгэхээр энэ чинь судар биш байхгүй юу? Охины судар биш гэсэн юм шиг. Тэгэхээр тал талаас нь харьцуулах хэрэгтэй болчихж байгаа байхгүй юу? За яг хуу одоо ингээ би ингээ сурахын гажуураас те сурахын гажуур одоо би өөрөө бэлтгэл явдаг. Одоо ийм л тоглож байгаа. Хөгжлөлийг цасны хөгжлөлийг тоглож байгаа. Тэгээд тэрийг хажуугаар нь сураад тэгээд бэлтгэлдээ яваад тэгээд бизнесээ ингээд явангууд цагийн хуваар жоох хэцүү байгаа байхгүй. Тэгэхээр таны харин цагийн хуваар одоо ингээд шүтээсний багш хийж байна. 3 компанид те. Тэгэхээр яг хуу таны цагийн хуваар айгүй сонирхолтой сонсогдож байна л да. Үнэ. Ерөнхийдөө бол яг хуу биднийг хүлээдэггүй юу ихээс үл хамааран байнга явж байгаа зүйлүүд ерөөсөө цаг واخхгүй юу. Мөнгө бол чи мөнгөө үржиж болно гэхгүй ч гэж болно шүү дээ. Цаг бол тасралтгүй явж байгаа. Яг гоо зөвхөн тэрийг тусны шинжилгээ ухаан болгоод тийм ээ цаг ашиглалтын одоо юу гэдэг тайм менежмент ч юм уу тийм янз янзын зүйлүүд гаргацсан байдаг. Би бол тэрэн дээр яг өөрөө бол яг тийм амар төгс цаг бариад ч юм уу тийм яг цагийн хуваарийн дагуу бас бүх зүйлүүд амжидаггүй учраас заримдаа нэг амар бодохыг хүсдэг. Бодохоохоо арай бас яхан заримдаа стресстэй л тийм. Тийм биз дээ тийм. Яг хоо японочдын хувьд бол амар цаг барьдаг байхгүй. Чивтер чийлэл 3:30-д бол цастай байж байгаа. Би 3:35 40 болоод ирэнгүүт нөгөө хүн чинь ингээд сандраал ч юм уу. Хоцорж байгаа хүн чинь сандран уулзах байгаа хүн сандран юм уу. Тэр яг яг Монголын өнөөдрийн нөхцөлд бол бас зарим зүйлийг нь бол тийм ээ өөрөө өөртөө цаг гаргах гэх юм уу тийм. Зарим зүйлийг бас хитрхи ингээд одоо tight schedule гэж хэлээд байгаа юм л да. Амар ингээ минут секундын төлөвлөж юм бол ер нь жоох хэцүү. Тийм яг ер нь яг тийм байлээ шүү гэж. Тэ одоо сая оюутан болоод бас аягүй сайн мэдрэлээ. гэж байгаа юм шүү дээ. Одоо сүүл рүүгээ нэг burn out гэж үүдэн шүү дээ. Юмнаас жоохон хашрах гээд сүүл рүүгээ жоохон тиймэрхүү юм болоод байд юм байлээ. Тэгэхээр бас таны яг хэлж байгаагаар яг 100% ингээ те минут секундээр төлөх хэрэггүй те. Би анх 2016 онд яг Монголд ирж ирээд намайг хамгийн түрүүнд төлөж авсан газар шүтээс байхгүй. Тэр утгаараа одоо шүтээсийг одоо холдож чаддаггүй гэх юм уу та. Яг гэх юм бол миний ямар чадaltaй эсвэл миний юу чаддгийг мэдэхгүй байж надад үг таалгаа нээсэн газар гэдэг утгаар нь би айгүй хүндэтгэлтэй ханддаг юм. Гэхдээ жишээлбэл яг Монгол авахд Монголд ирээд надад хамгийн хэцүү байсан зүйл юу байсан гэх юм бол би жишээлбэл Японд байхдаа ч юм уу тийм би сарын дараа за бодоод 7 хоногийн дараа гийн одоо пүрэв гарагт ч юм уу баасан гарагийн тэдэн цагт би юу хийхээ мэдчихийдэг. Тийм байсан байхгүй. Тэгэнгүүт чи манай чи юу гараад ирдэг чи баг залхангуудаа одоо ч юм уу те маргааш ч юм уу гинт төрнүүд гараад ирэнгүүт над юу хийлээ гэдэг нь аюул стресстэй гэх юм да. Жаахан хүлээж авах хэцүү зүйл үү тийм ээ гэсэн. Яг одоо ингээд 10 орчим жил болчихоор ч нэг л хосчихж байгаа. Гэхдээ бол яг хуу жишээлбэл бизнес уулзалт ч юм уу те. Мэдээж цаг барихгүй бол болохгүй юм байна. Жишээлбэл хичээл юм те. Одоо зарцуулж байгаа тэрийг бол барихгүй бол болохгүй. Бусад зүйл дээр бол зарим юм flexible гэж ярьдаг шүү дээ. Ууя хатан байхгүй бол хэцүү шүү. За яг багш нарыг сүүлийн бизнесийн эдийн засгийн талаар сүүлийн асуулт гэх юм бол сая та нэг хөрөнгө оруулагчдын талаар би зөв асуух юм атчих л тээ. Дундуур нэг сургуулиас сууч тий. Яг хичээлийн үеэр та ярьж лээсэн тий. Одоо ингээ Японы хөрөнгө оруулагчтай ингээд харьцдаг тий. Сая бас ингээд distribution гэж юм тий. За яг тэрийг бас яг ингээд ярил тий. Жохон хэлгэрүүлээд ярил. Яг хоо ерөнхийдөө бол наад чинь бас айгу том бөгөөд айгу өргөн сэтэв багхгүй юу. Өргөн гэдэг нь яг хоо зүгээр миний нэг ингээд одоо бизнес чаленж одоо ингээд багшин гээ бизнес хийгээд бизнес ингээ багш хийж байгаа ч юм уу нэг юм хослмол юм байгаа шүү дээ. Энд бас нэг зүгээр одоо ташуур болсон зүйл нь юу гэдэг нь монголоор дүр эдийн засгийн монголоор дүр одоо удирдлага тийм менежмент ярьсан хүмүүс байна. За тэгээ яг тэр хүмүүс тэгвэл бизнес хийдэг юм ч юм уу тийм. Одоо та ч гэсэн ингээл орж ирээд янз янзын багш нар л орж байгаа шүү дээ тийм. Яг ингээд би цуг харахаар ингээ манай ажиллаж байгаа одоо цуг ажиллаж байгаа одоо миний хамт олон дотор үнэхээр амар тийм бизнесийг ингээ босгоод ирсэн ч юм уу тийм. Тэрнээсээ хуурдаг юм байна уу? Байдаг гэж магадгүй. Гэхдээ би бол яг
надад бол мэдэгддэг байхгүй. Тэр утгаар нь яг бизнесийн салбар руу орсон. Гэхдээ бол яг нөгөө улс улсуудын онцлог байна л да. Японочдын хувьд бол одоо нэг үгээр хэлбэл хитрхи хашир гэхүү, хитрхи удаан гэхүү тийм байна. Эсвэргээрээ солонгосуудын хувьд ч юм уу тийм одоо Монгол үйл ажиллагаа явуулж байгаа гадны хөрөнгө оруулалтын компаниудыг ингээд чигнэд үзчихээ л та. Тэгээд ингэнгүүт чинь мэдээж маш олон орнуудаас хөрөнгө оруулалт авч байгаа тий. За миний мэдж байгаагаар бол хамгийн их орж байгаа нь бол манай урд төршийн хүмүүс байх шиг байна. За тэгээд дараа нь бол уул уурхай руу бол тийм Австрали ч юм уу тий, Канада ч юм уу мэдээж тийм орны хөрөнгө оруулалт байх шиг байна. Яг үйлчлэгээний салбар гэдэг нь ч солонгосын хөрөнгө оруулалт их байгаа байхгүй. Япон бол яг гадны хөрөнгө оруулалтаас бол тийм хөндөр өвчин бол дарахгүй. Тэрэн дээр яг юу нөлөөлчдөг вэ гэдэг нь ч яг нөгөө яс байхгүй юу тий. За ямиг дарааллын 1 2 3 4 гэж хийх хэрэгтэй бол яг л тэр дарааллаар нь явж байгаа. Гэтэл яг амьдрал дээр манай нөхцөлд бол жишээлбэл нэгийг хийнгүүтээ 5 руу нүсрээ дараа нь 3-ыг хийгээд ч юм уу тий. Тэгэнгүүт яг Япон хүмүүсийн хувьд яг тэрийг жаах ойлгоход хэцүү. Тэр утгаараа бас жаахан хөрөнгө оруулалт нь бага байд юм болов уу гэж боддог. Манай хувийн компаниуд дээр юу ч тэр ер нь бүх юмнууд нь ингээд бэлэн болсон цагтаа ч юм уу тий. Бүх юм нь за яг ингээд бүгдний шалгаад дараалалаар яваа за окей болсон байна. За одоо ихлий гэж шууд шийдвэр гаргах ч юм уу. Тиймэрхүү юм байна гэсэн. Японоос нэг нөгөө 7 хэмжид нэг огтл гэдэг бол Японы хувьд бол бараг 8 хэмжиж нэг огтлохгүй юу л гэдэг байхгүй. Зарим тохиолдолд чинь нөгөө огтлчод дараа нь хэмждэг шүү дээ. Японоос нэг угийн нөгөө яхир зам байт юм байл шүү дээ. Ямиг хийн гэсэн л ингээ хийждэг. Тий. Яг нөгөө маш олон зүйлүүд нөлөөлж байгаа л да. Ер нь бол одоо юу гэх юм. Монголчин бид нар чинь бас гоё газар амьдардаг шүү дээ. Ер нь бол хүн янз янзын бодолтой байдаг бах тий. Зарим ч бол за энэ балаа орноос зайлах юмсан ч юм уу тий. Янз янзын бодолтой. Тэгээ бид нар бол яг байрлалын хувьд хэдийгээр хоёр улсын дунд ингээд төвчүүлэгдсэн юм шиг ирнэ. Бид нар ямар нэгэн байгалийн гамшиг гэдэг зүйл байдаггүй. За хаашаа ч унаад за машин дэргээ унаад ч юм уу тий. Өдөө хаашаач гараа явчих болж юм тий. Улс дотроо тий. Хаан ч очоо хэвтчих болдог. Зүлгэн дээр зүгээр гэрээ барай хэвтчих болж юм тий. Тэгэл нэг дөрөв үйлрэл гэж аваад тэгэл ороод ирсэн. Энэ бол тийм биш шүү дээ тий. Бүх юм нь өмчтэй, бүх юм нь эзэнтэй. Бүх юм нь цагаар хэмжигддэг, бүх юм нь мөнгөөр хэмжигддэг тий. Тэр хурдны зам гэдэг юм уу чи Японы хурдны зам гэдэг юм уу чи явж байгаа километр эсвэл явж байгаа цагаас хамааруулаад төлбөр нь өөр байх чинь тий. Бид нар бол үгүй шүү дээ. Довчод аваад нэг л мөнгө төлдөг байх, орж ирэхдээ нэг мөнгө төлдөг байх тий. Тэр утгаараа бол Монгол бол бас айгүй тийм юу гэх их чөлөөтэй юм. Их чөлөөтэй тийм. Бас гоё чөлөөтэй байж шүү дээ. Тий. Япончаас заримдаа ингээд нэг хүн рүү удаан шигтэж чадах юм бол тэр үнийг бас дарамтанд оруулсан. Хүчээр хийсний хэлбэрт орчих гээд байдаг байхгүй тий. Чи өөрөө хүчээр хийлээгүй байж болно. Тэр хүн нам тэр хүн чинь энэ хүн намайг хүчирхийлж гин гэж бодох юм бол хүчирхийлж тооцчихдаг байхгүй. Манайд бол тийм баг шүү. Бараг хэрэлдээстэй өснөө чигтэй байгаа юм. Тэг чи та өмнө ярьжсэн даа Японы чинь бараг мөрөөдөл нь байшинтай болох ч үлээ тий. Тий яг my home гэж хэлээд байгаа. Миний гэр гэсэн үг л тий. Тэр гэр нь маншин буюу одоо бидний хэлээр орон сууц гэж болно. Хаус гэж болно. Гэтэ яг ч гэсэн өөрийн гэсэн буюу тий. Нөгөө байшин байгаа тойрсон хашаа байна. Эсвэл өөрийнх нь гэр байгаа тойроод хан байна. Тэрийг my home гэж нэрлэдэг. Тэр миний гэр гэсэн. Тэгэхээр тэрийг л бүтээхийн төлөө зорддог, тэмүүлдэг тийм биш үү тий. За хоёулаа би бас санаас яг асуу гэсэн юмнуудаа бүгдийн нэр нь асуучлаа. Тэгээд мэдээ гэсэн мад ч бас мэдчихлээ. Аюу сонирхолтой байлаа. Тэгээд хоёулын цаг гэсэн нэлээ явсан байна тий. За. Яг одоо нэг хувь багтаал жоох асуу гэдсэн шүү дээ. Хувийн талаас нь ганц хоёр асуулт байна л да. За яг би ингээд одоо 17 настай гэж байна тий. Яг өөрөө 5 жилийн өмнөх өөртөө ингээд зүгээр ингээд зөвлөгөө өгөх юм бол баг ингээд тий. Нилээ ингээд амар зөвлөгөө өгөх байхгүй тий. За тэгвэл тэгтээ шивгэл тэгтээ шивгээд. Таны насн дээр одоо нэг хөгшөө шүү дээ. Та зүгээр ингээд энэ насн дээр одоо яг өөр 17 настай өөртөө ингээд зөвлөгөө өгсөн бол яг юуг зөвлөх вэ? Одоо чинь ингээд хүүхдүүд ингээд зөвлөгөө өгөлтэй хоёлаа. Өсвөр насны хүүхдүүд. Тийм л дээ. Би бас ингээд хүн чинь ингээд заримдаа бүтггүй юм боддог шүү дээ тий. За яг одоо энэ сэтгхүүгээр одоо магадгүй чиний 17 насны дээр очив би яг алах гэдсэн байгаа байхгүй.
Гэтэ яг ийм ер нь бол одоо өнөөдрийн өндөрлөөс их наашаа тий. Хамгийн гол нь өөрөө өөртөө хайртай байх хэрэгтэй байхгүй. Хүн өөрийгөө хайрлаж хүнийг хайрладаг байхгүй. Тийм тэгэхээр би юу гэж хэлэх вэ гэдэг нь одоо ингээд юу гэх юм тий. Хамгийн гол нь өөрийгөө хайрлах гэдэг чинь эрүүл байхаас эхэлж байгаа байхгүй тий. Эрүүл байхаас эхэлнэ гэсэн үг. Тэгэхээр ямар нэгэн өвчин зовлон тусахгүй ч юм уу тий. Ямар нэгэн гинтийн зүйлээс болгоомжтой байх ч юм уу тий. Тэр бүх зүйлүүд чухал болчихно гэсэн үг тий. За энэ одоо юу яриад сууж энэ гэж бодож иж магадгүй тий. Магадгүй таны буруу хийсэн үйлдэл тий. Одоо яа тийм нэг янз янзын эко байк тапа гэх юм унаал яваад шүү дээ тий. Тэрэн дээрээс унаад тухайн акшн гэхдээ тэр нь танд их мэдрэгдэхгүй байлаа ч гэлээ гэсэн. Одоо яг миний насан дээр ирэхээр тэр нь илүү хүнд өвддөг ч юм уу тий. Илүү янз олон зүйлийг уршиг болдог байхгүй. Тэгэхээр хамгийн гол нь өөрөө өөртөө хайртай байх. Өөрөө өөрийгөө одоо юу гэх юм тий. Хянах тэр зүйлүүд чинь аюул чухал байхгүй. Тэгэхээр нөгөө янз янзын нөгөө хулгай яваад байдаг чинь нэг хором мором гэл тий. Тий яарад яах вэ? Өөрөөнүүд чи үнэн багхгүй яг үнэндээ тий. Чи ууралж болно чам руу өсчих болно чи 1 минутаас чи аюул том зодоныг ч юм аюул том бэртгэс өөрийгөө сэргүүлчих хамгаалаад үлчиж болж байгаа байхгүй. Тэгэхээр тэр чинь бол одоо юу гэж хэлэх юм бэ тий. Тэр нь ямар нэгэн эрсдлээс өөрийгөө хамгаалах, өөрийгөө хайрлах гэдэг чинь хамгийн чухал болчихж байгаа. Гэтэ яг нөгөө өөр эрсдлээс хамгаалж байгаа гэхдээ бүгээдэй гэсэн үг биш шүү дээ. Ямар нэгэн эрсдэлтэй нөхцөл үүсгэхэд л өөрийгөө зөв авах. Тэр л хамгийн чухал. Тэгээ бусд нь болно ч яахгүй тий. Яг ингээд мэдээж таны хувьд одоо айгуу сайн хөдөлмөрлж байгаа тий. Олон бизнес авч явж байгаа юм. Гэхдээ яг ингээд болондоо гэдэг ингээд боддог хүмүүс айгуу гой санагддаг байхгүй тий. Айгуу ингээд амьдралын ингээд жоох юм үзсэн хүмүүс тэгж ярьдаг гэж боддог би. Миний хувьд бол чинь тэгдэг одоо чинь өсвөр дөнгөж өсвөрнөөсөн дээр явж болохоор тэр юм уу тий. Яг хоо явандаа бас гайгүй болох байх. А тэг яг хоо нөө нэг одоо миний хувьд чинь одоо ингээд нойр мойрон дээр жоох асуудалтай байхгүй. Жоох нөө нэг хичээж ингээл орой ингээд хичээлээ идэх ч юм уу тий. 4 цаг унцдаг ч юм уу тий. Яг хоо тэр ингээ өөрийгөө хайрладаг юм байна. Хайрладаг юм шиг байна тий. Би одоо бодоо ийм байхгүй юу. Яг тухайн үед болоод байгаа юм шиг санагдаад тийм үү. Тэгэхээр түрүүний нөгөө миний өөрийгөө хайрлах гэдэг чинь тэр чиний нойр авах ч хүртэл орчиж байгаа байхгүй юу. Яг хоо тайдын үед ингээд тэрхий одоо юу хичээн гэх юм уу да. Наа чи олон юм нөлөөлнө. Та нарын гормон хүртэл нөлөөлнө тийм үү. Би чинь тийм үү. Энгийн хүн одоо яг тухайн насан дээр ялгардаг тэр адреналин ч юм уу тэр өдөөж өгдөг юмнууд ч байгаа учраас та нар шин 4 цаг унтаад ч юм уу эсвэл бүр ингээд би ингэх хэрэгтэй гэдэг ямар нэгэн зүйл рүү тэмүүлээд ч юм уу тэр чинь байна гэсэн үг. Гэхдээ бол юу гэхгүй гэдэг одоо юу гэх нойрч урж байгаа л унтах хэрэгтэй яг үнэндээ. Би бол тэгж л боддоо шүү дээ. Заавал тэрхий ингээд өөрийгөө өвчлээ тий. Яг ингээд та ингээд ойлгоно дөө ер нь их кейсүүд ингээд амар 10 жил ч юм уу EBS-д амар сайн сурж исэн хүмүүс ингээд дараа нь ингээд амьдрал дээр гарсны дараа төдийл нэг амар онц сурж ирснийхаа ирээр явдггүй ч юм уу тий. Тэснээ бараг л нөгөө багштай нөгөө муугараа цоглуулаад самбарын өмнө гарч исэн хүмүүс сайн яваад ч юм уу тий. Тэгэхээр бас хитрхи их хичээх бас жаахан юм. Миний хувьд бол юу зүйл биш юм шиг. Гэтэ тэгээд бити их ингээд назгаараа гэсэн үг бас биш л тий. Голыг олох тий. Golden line-ыг барих. Донжин тийм тааруулна гэж яддаг шүү дээ. За яг хуу сүүлийн асуултаа зүгээр одоо ингээд за сая ингээд хоёул зөндөл зөвлөгөөний талаар ярьлаа тий. Одоо ингээд таны ингээд хүн болгонд том өрөөдөл байдаг тий. Тийшээ ингээд тэмүүлэхгүй бас хүмүүс байна. Яг хуу зүгээр таны хувьд одоо ойрын болон хамгийн том холын мөрөөдөл одоо юу гэдэг юм бол янз янз юм байна. Яг одоо чинь компанийн тал дээр ярил тий. Компани талаар. Яг миний зөв манай компани чинь ер нь гэх юм уу концепц нь болохоор юу вэ гэх юм бол зануу акушинг яриад тий. Яг нөгөө Made in Japan гэдэг үг буюу тийм ээ. Японд үйлдвэрлэв гэдэг үг нь өөрөө брэнд байхгүй. Өөрөөр хэлбэл зүгээр тэнд үйлдвэрлэв гэдэг нь брэнд учраас хаач хийсэн бэ тэр үгийг ашиглангууд тэр нь өөрөө ингээ брэнд юм уу хүмүүст ингээ ихтгэл үнэмшил төрүүлээд байдаг байхгүй. Манай компани зорилго буюу миний чин өрнөсд бол яг жинхэнэ Японд үйлдвэрлэгддэг. За тэгээ Японд хэрэглэгддэг тэр зүйлийг
одоо Монголын автомашин хэрэглэдэг хүмүүс хэрэглээсэй л гэдэг тийм чин одоо ирмэлцэл байдаг гэсэн. Тэр утгаараа бол яг ингээ баг явах бах. Гэхдээ бол том зураглалаар нарах юм бол тийм ээ Монголд эдэлж хэрэглэгдэж байгаа бүх одоо автомашинууд тийм ээ яг Японд байдаг, Японд хэрэглэгддэг тэр зүйлээр тоноглогдох буюу тэр зүйлийг хэрэглэх хүртлээр бол би бол зогсохгүй л гэж боддог шүү дээ. Аа. Тийм. За ерөөд бол мэдгийгсэн юм а мэдчлээ тий. Яг Toyota-гийн талаар асууя гэсэн юмд яг сайхан гоё мэдлээ тий. Тэгээ тэр 21 Go гэдэг тэрийг бол сайн мэдлээ тий. Яг хоо Toyota гэдэг маань өөрөө Toyota гэдэг гэр бүлийн нэр багхгүй юу. Яг хоёр хандлаас баялаг цагаан будаан талбай гэсэн үг. Гэхдээ бол Toyota яг энэ компани талаар ярил зөндөө юм байна тий. Тэгэхээр наа чин юуны одоо Японы Aichi гэдэг одоо голтон байдаг аж үйлдвэрийн бүсэд байдаг Toyota гэдэг хотоос анх гаралтай гэж үздэг байхгүй юу. Гэхдээ бол одоо Toyota маань Toyota гэдэг хот болцсон л доо. Хотын нэрийг хүртэл өөрчилж чадсан тийм газар байхгүй юу. Одоо сүүлд бол бас нэг үйлдвэрээ хаагаад ч яг хаана гэдэг нь ашиггүй байсан бол хаасан гэсэн үг шүү дээ тий. Тэрийгээ Woven City гэдэг юм том хот болгож үйлдвэрлэж байгаа гэсэн. Тэгэхээр автомашин үйлдвэрлэж болох чиг одоо бүр хот байгуулахгүй тий. Хотын хэмжээний том одоо хот гэдэг нь ч хүнд байгаа, байранд байгаа тийм ээ. Тэрэн дээрх бүх одоо харилцаа явна гэсэн үг шүү дээ тий. Нийгмийн харилцаа нь. Тэгэхээр тийм том төвшөнд явж байгаа гэсэн. Тэгэхээр яг зөвхөн Toyota хоёулаа ярина гэх юм бол 40 минут бол ямар ч хангалттай тийм хэцүү гэсэн. Яг номоо сайн уншаарай, сайн судлаарай. Мэдхгүй зөөлөө асуугаарай. Тийм юм байна тий. Миний нэг анх оюутан болоод шинэ лектор таны хичээлдээ суужсан байхгүй юу? За. Жишээ нь ингээд яг зарим багш нарын хувьд ингээд яг ингээд хичээлээ хийгээд ингээд нүдчдэг. Таны хувьд болохоор ингээд нэг содон харагдсан юм болохоор та сая хэлсэн тийм. Яг ингээд нэг юм да 100% төлөв одоо ингээд хөдөлгөн жоох хэцүү тий. Хайж байгаа нь жоохон joke moke тий. Нөгөө 10 хэдэн хайрлаа. Тэгээд хайж байгаа нь тийм joke-код оруулаа тий. Хичээлээ бүр сонирхолтой бол заа шүү агшаа. Тэгээд айгуу сонирхолтой байдаг шүү тий. Яаж яхтаас одоо ингээд дараа талаа өгч. Хэцүү үлээ. Та нөгөө нэг өөр багш орно гэсэн чинь тий. Тэр жоох азгүй гэх юм. Тийм ээ. Би бол тэрийг хэлсэн тий. Би өөрөө хүсэхтэй биш. Яа гэх юм бол нөгөө цаанаасаа нөгөө багш нарын ачаал мачаал энэ төргээ хуваарлагддаг. Ер нь бол яг зүгээр ингээд хичээл одоо би ч анхныхаа жилдээ ажиллаг байхгүй. 10 орчим жил ажиллаж байгаа. Ерөнхийдөө бол хандлагыг бол мэднэ. Тэгээд мэдээж би өөрөө чаддаг, би өөрөө хүснээрээ байдаг бол хоёр группийг хоёуланг л аваад явчихсан байх болоо тийм. Гэхдээ бол тэр чинь нөгөө цаанаа шийдвэртэй байдаг учраас тэгээд солигдоод явах баг. Тэрэн дээр нэг амар эмзэглээд ч юм уу тэгээд авах шаардлага байхгүй шүү дээ. Би та нар надад таалагддаг учраас би болж байгаа гэсэн ерөөс авах шүү байхгүй. Тийм юм. За зүй гоё миний хувьд их гоё ярилцлаа. За чам таалагдсан бол болно. Хувийн талаас ч гэсэн багшийн талаас тэр гоё ярилцлаа тий. За тэгээд таны ирээдүйн компанийн тий ирээдүйн мөрөөдөлд нь ажил амьдралд нь цаашдынх нь амьдрал амжилт хүсье тий. За баярлалаа. За. Чам ч гэсэн амжилт хүсье. За тэгээд хүн болгонд янз янзын мөрөөдөлтэй тийм ээ. Яг хоо янз янзаар хэлдэг тий. Зарим нь том мөрөөдөл тий. Тэгээ миний хувьд бол яг хоо чи том мөрөөд ч юм уу чи бага мөрөөд гэж хэлж чадахгүй тийм ээ. Ер нь бол өөрөө чинь ойлгодог хүн бол өөрөө чийл байдаг байхгүй. Гэхдээ хүн ганцаараа амжилтанд хүрнэ гэж бол үзэж байдаг. Тэгэхээр өөртөө ч адилхан мөрөөдөлтэй, эсвэл өөртөө ч адилхан зорилготой тэр хүнийг олж тийм ээ. Тэгээ муудалцахуйдаа муудалцсан, ойлголцохуйдаа ойлголцсон. Тэгэл нэг зорилгонд төлөө зорж байгаа бол тэгэл явах хэрэгтэй гэсэн. Сүүлийн үед яг хуу наад ном дээр ч юм бол байхгүй бах уу. 2019 онд одоо хятадын том BYD гэдэг цахилгаан автомашин үйлдвэрлэдэг компани шүү дээ. BYD Toyota хоёр нийлээд нэг компани байгуулсан шүү дээ. Хоёр том өрсөлдөгч. BTET гэдэг нэртэй компани хаа. Хятадтай бол бас нэгэн борлуулалт өндөртэй. Манайд бол жижиг компаниудын бүтээгдэхүүнд орж ирж байгаа шүү дээ.
Тэгэхээр хоёр хэдийгээр хоорондоо өрсөлддөг компаниуд ч гэсэн нийлээд нэг зорилгонд явж болж байгаа юм чинь тийм. Тэр утгаараа бол ер нь хамтарч юм хийх хэрэгтэй л гэж би боддог шүү. Тэр мөрөөд нь том байна уу жижиг байна хамаагүй тийм. За тэнд алтан цагаа зориулсанд баярлалаа гэж. Зүгээр. За. За. Чамд ч гэсэн амжилт хүсье. За баярлалаа. За.